NB Talk-тойгоо бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэнд орой мэндийг хүргэе. За тэгээд энэ 7 хоног NB Talk маань үлрэл дуусаад амсаас ороод 7 хоногт 2 удаа үрдэг болсон байгаа. Тэгэхээр даваа болон пүрэг барих тэгээд одоо пүрэг барих төвч анхны дугаар юм да тий. Бүгдэнд орой мэндийг хүргэе бүгдэнд. За тэгээд маш юм юутай гоё 3 хоног гэхэд бол маш их үйл явдалтай тийм тий. Сагсан бөмбөж амьсгсан одоо 3 хоног байлаа. Тэгээд мэдээж NB Talk ерөнхий мэдээлэгч бол PC Mall тэгээд электрон барааны эхлэлгүүр тэгээд та бүхэн PC Mall-оос Apple, Samsung, Huawei, Honor брендийн гар утсуудыг ямар ч уурчлагаагүйгээр лизинг арих боломжтой гэдэг хэлмээр тэгээд баталгаатай гар утсуудыг PC Mall-оос сонгороо мөн нэвтрүүлэг хийх мэддэг чи илүүд тийм бол Pepsi брэнд байгаа гэдэгт хэлэхэд таатай байна. За тэгээд бүгдээ шууд тоглолтоос ороод явчих тгөө. Бүгдээ тэгэхээр яг бидэд ялцах юм байгаа. За мэдээж плей-ины тоглолтуудыг хэлсэн. Тэгэхээр шууд тэндээс эхлэе явчих тийм ээ. За бүсийн 7 дугаар байрны төлөө Орландо Атланта хоёр баг бол тоглож ирсэнээс мэдсэн байна шүү дээ. 0 гэсэн. За энэ тоглолчид одоо энэ жил маш олон нөгөө юм шагналт нэр дэвшиж явж байгаа тий. Тэ хоёр нэг шагналыг нь бол баг автсан гэж яриад байгаа шүү дээ. Юу нэг шагналт нь маш өндөр одоо юутай байна гэсэн юм л сая өмөршлөө бас. Гэхдээ ямар шагналт вэ гэж. MIP өрсөлж тий. Хамгийн өндөр оцтой л шүү дээ юугаараа. За тэгээд юугаа бүгд харж байгаа нөгөө юугаа онцлог бүмүүд харсан энэ хоёр баг дээр ярих Орландогийн дараагийн юмнуудыг ярих байх бүгд. Гэхдээ дараагийнхаа хахад плейний тоглолтыг үзчихэд иргээ хэлцэдэггүй. За мэдээж зэрэг Miami Chicago Bulls баг. Өнөөдрөөс нь тоглолт тий. Өнөөдрөөс нь тоглолт. Өчтөр болохоор 7 дугаар байрны төлөө тоглолтууд өнөөдөр яг нөгөө хоёр нь тоглож ирсэн тий. Миний хүлээлтэнд хүрсэн тоглолт болсон. Төсөөснөр үү? Төсөөснөр бас. Энд гэхдээ Miami-г угаасаа энэ хожим гэж хэд баг хэлэх юм уу? Яг зүгээр магадлал фаворит нь Chicago байсан шүү дээ. Улирлыг сайн хаасан. Тэгээд улирлд 3 тоглоод 3 нь очсон Miami-г. Тэгээ яг бас яга favorite байсан гэхээр сүүлийн бараг 20 тоглолтоо Chicago Bulls 15 гэж дуусгасан болохоор яг тэр формороо байгаа болов уу гэж. Гисэн хэдэж NB Talk-ийн гишүүд Miami дээр нүгсэн мэт шүү дээ тий. Яг Miami мулталсан хүмүүс байсан. 3 Miami гэж хэлсэн юм шүү дээ. Chicago хоёр таны жинхэнэ хоёр дүүр чинь Miami гэсэн шүү дээ. Санаж байна. Тий, хоёр дүү тий. Би бас нөгөө хоёроос би тэр асуу гэж бодъё. Яг тэр яг юу болоод өнгөрчөө гэдэг баруун бүсийн жигүүрийнхнээс асуу гэж бодлоо. Одоо тэнэ хоёр асуу гэж бодлоо. Яг юу л би бол хийж бодсон л доо. Яг сүүлийн 20 тоглолтоороо мэдээж үргэлжлэл явж байгаа юм чинь Chicago Bulls яг тэр чигээр орж ирэх болов уу гэж бодсон. Дээрээс талбайн давуу талтай тий. Тэгсэн чинь яг үүндээ Tyler Hero гэж All-Star сонгогдсон хүнийг мартсан байна. Бэм Adebayo гэж Америк шиг шахагт явсан хүнийг бас мартсан байна. Төвийг мартсан байна тий. Яас туршлагатай Wiggins байна гэдэг. Ер нь багийн одоо систем ч юм уу, коуч ч юм уу тий. Ер нь бол бас одоо ерөнхийдөө Таро багуудын тоглолт яваад байгаа шүү дээ. Play гэдэг чинь. Тэгэхээр Miami бол Таро багуудтай бол амар юм байна гэдэг юм шиг байна. Тэгээд хэдийгээр самбраас бөмбөг авалт гэдэг улирлын нөгөө онцлог статистик үзүүлэлтүүд дээр Chicago илүү исэн ч гэсэн Chicago-гийн зүгээр хамгийн их оноо алдаж байгаа багийн жагсаалт нь 30-д бичигдсэн. Угаасаа хамгаалт юм болсон. Тэгээд өнөөдрийн тоглолтын дээр Miami-д хамгаалтны потенциалаа харууллаа. Яг тоглож чадвал яаж тоглодог бол өнөөдөр Davion Mitchell гэдэг тоглогчийг бас онцлмоор байна. Kobe White-ийг одоо мартагдтал тоглож хамгааллаа өнөөдөр. 17 шүү дээ. Тийм гэхдээ тоглооны оролдлого гүйцэтгэл нь 25. Ингэж товтлуулсан. Davion Mitchell бол өнөөдөр үнэхээр яг өөртөө адилхан жижиг биетэй тоглогчдаг бол ямар хуу хэмжээнд хамгаалж чаддаг вэ гэдгийг харууллаа. За тэгээд Hero 38 оноо тий. Wiggins 20 оноо. Adebayo 18 оноо гэдэг яг л хит хийсэн байна да. Гэхдээ тоглолтын тайлбар дээр бол жишээ нь Hero-гийн тоглолтыг бол тайлбарлагч нараас нэлээд магтчихсан. Өөрийнхөө карьер хаяг хийх гээд ингээ өндөр оноо аваад тоглоод байгаа юм бишээ. Багт хамгийн хэрэгтэй цаг үед нь довтолж байгаа. Эсвэл хэрэгтэй цаг үед нь ямар шийдвэр гаргаж байгаа гэдгийг сайн хараарай. Яг өөрийнхөө оноог авах гэж тоглох юм бол энэс ч илүү их оноо авах боломжтой тоглолт болж байна гэж тайлбарласан. Тэгэхээр Miami-ийн тэр нэг систем зөв тоглоод байгаа тий. Хин яг хожихын төлөө юу яаж хийх ёстой гэдг нь бүгд ойлгомжтой байгаа гэл тэр тайлбараас бас харж болохоор. Нэгэн тэгсээ чи бүгд зөв юу руу орё гэж бодлоо л доо. Одоо нөгөө тал хожигдсан Атланта. Тэгэхээр өнөөдөр хожигдсон Miami-ийн хоёр хооронд болох нь шүү дээ тоглолт тий. Бас галзууганц тоглолт. Гэхдээ энэ бол хамгийн шийдвэрлэх тоглолт. Хожигдсон гэртээ харин амралтаа эхлүүлнэ. Юу нь плей-оффын шатанд орно гэсэн юм шиг. Тэгэхээр энэ бүгд хоорондоо харьцаа, үлрэлийн харьцаанаас ихтэй бүгд ярилцдаг. Одоо бол зайлшгүй ярих хэвээр.
баг нь Майами Атланта ойлголчлоо л доо. Тэгээд их мэдээж Атлантагийн талбай дээр болно. Үлрэлийн харьцаа 2-2 байгаа. Тэгээд яг зөв миний хувьд бол Майами одоо бүсгийн 9 10-аар шалгарч юм бол нөө плей-ины тоглолтууд 2 тоглох хэвээр Хоёр нь бочхгүй өстэй. хоёр дахь нь хожихгүй гэдэг хэлсэн байгаа зөв. Зүгээр яг ер нь бол зөв битгий хожоосоо л гэж бодож. Би бол наадах чинь бисэр байгаа шүү дээ баясаа. Би Яг зөв Майамид өмнө 2 удаа 2 үлрэл аа ийм тохиолдолд орсон. Хоёулын дээр нь 2 хожоод гараад ирсэн. Бүр нэг удаа финалтцсан. би бол ер нь яг асуу анаа яг энэ багаас шууд яриад явчихдаг хоёр багаас. Чамд ер нь фэврит нь аль нь санагдаж байна? Атлантагийн талбай ч гэсэн Майами байна уу Атланта байна яг энэ дээр. Тэгээ одоо яг ингээд плей-ины бүх тоглолтуудыг ажиллаад харахаар ер нь бол илүү их хамгаалтан дээр тулгуурласан хамгаалт сайтай багууд нь ерөнхийдөө хожлыг авлаа тий. За тэр ч утгаараа юу гэдэг хэрвээ Майами яг өнөөдөр хийсэн тоглолтынхаа хамгаалтыг үргэлжлүүлээд хийх юм бол Атлантад ямарч боломж байхгүй. Дээрээс нь талбайн давуу талууд ерөөсөө Майамид ерөөсөө явж тийм юу балаг ба штэ гэдэг тийм нөгөө. Энэ тийм багууд байдаг шүү дээ. Айлын талбай нэг тийм нөлөөлтгүүд юм зөндөө байгаа шүү дээ. Тэр зүйл бол туршлагатай тоглогчдод холцоо байдаг зүйл тийм ээ. Тэнийг нь бол юу гэж бодож байна? Жишээ нь өмнөх тоглолтын статистикийг харахад Трей Янгийн үзүүлэлт байлаа шүү дээ. 28 он авсан эдий ч гэсэндээ талбай дээр хас 22 үзүүлэлттэй. Тэгээ өнөөдрийн Дэмишлийн хамгаалтыг хэрвээ хараад жижиг тоглогчийг үнэхээр тэгэж хамгаалж байгаа бол Трей Янг бол нэлээд амаргүй тоглолт болох юм шиг надад санагдлаа. Тэгээд яг Майами Heat-ийн өнөөдрийн тоглолтыг харахад бол түрүүн хэлсэнчлэн яг одоо юу гэдэг бүсийнхаа 7 8 9 10 бичигддэг багуудыг альж бүсээ бичиж байгаа багуудад бол нэлээд юм одоо том багтаа орохоор юм баг л юм шиг надад харагдсан. Майами тоглож байгаа сакс мөнгөний бол харахад. Тийм ер нь бол за тулгаа. Тийм угсаа би бол Майами. Майами л гэдэг байгаа шүү дээ. Майамиг бол хожжоор харж чадахгүй байгаа. Атланта Hawks бол яг хав Чикаго Буллстэй л адилхан л баг байхгүй. Яг ер нь рострын хувьд ч тэр тоглолтын арга барилын хувьд ч тэр ононд дурлцдаг. Чикагоос нэг илүү юм байгаа. Триан гэдэг арай том од тоглогч байгаа. Тэгээ тэр тоглогчийн тоглолтыг хязгаарлах юм бол угаасаа бүх талаараа илүү байж болно. Тэгээ сэлгээний тоглогчд нь ч гэсэн хамгаалт муутай тийм Ливер, Жорж Нян гэдэг. Дандаа ер нь довтлооны тоглогч. Тэгмүүд яг Дайсон Даниэлс Хирогийн тоглолтыг хязгаарлаж чадах юм уу чадахгүй юм уу гэдэг дээр юм яригдах. Тэрэн дээр тэгтээ бол свич хийгээд ч юм аргалчих болов уу гэж бас бодоод байна. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ Майами тал дээр юу богдож штэ. Тийм өнөөдрийн тоглолтыг Харахад бол юм те. Яг уус дээрээс нь туршлага юу гэл нэг олон юм бид нар хаях багтал дээр. Дээрээс нь дасгалжуулагч тийм ээ. Бүх зүйлийг харах бах. Ерөнхийдөө бол за юм дээр бол яг одоо ганц тоглолт. Кливлендтэй ч гэсэн Майамиг тоглож байгааг хармаар байгаа Бас байхгүй. би ч гэсэн тийм байна. Би бол Кливлендээс бас нэг хоёр ажил. Атланта авчиж Кливленд мэдээ гэж тоглохыг бодоод үзэхгүй, Майами Кливленд тоглохыг үзээгүй бол Майами Кливленд тоглохыг үзэхгүй л гэдэг. Атлантаг бол би бол хожлоо. Би бол Атлантатай тоглохыг хүсэж байна. Атланта ч ямар ч юу байхгүй шүү дээ. Аль нь ямар ч үзэлтэй үзүүлэхгүй учраас тэгээд яг зөв одоо нэг яг би яг фэн өнцгөөс Майами ярихаар ингээд хөгжөөнд дэмжиж өнцгөөс яриад байгаа шүү дээ. Тэгэхээр надад яг үндэ ямар ч хүсэл алга. Тэгээд ингээд нэг юм жилийн жилд үлэн салгаа ингээд арай плей-оффд ороод ихнийч таасан болчихсон. Ямар ч багийн тэрний он эртгээ амраад дараагийн юм бодож исэн дээр юм бол Гэхдээ багийн хувьд бол плей-оффд орох нь мэдээж хөрөнгө санхүү өөртөө их гэртээ их тоглолт дээрээс нь нөгөө тикет нөгөө юуны мерчендайз зарах хэрэгтэй төрөл бүрийн байгаа ш. Дээрээс нь нөгөө тоглогчдын ч гэсэн нөгөө плей-офф багаа оруулсан бонус гэж зөндөө юм болох бах те. Нэмэгдэх бах те. Тэгэхээр ядчгүй тэрний төлөө бол бүгд л хичээж тоглоно. За плей-офф гарцсан баг мэдээж хэрэг хожигдож хийж тоглохгүй. Тэр сум Майами бол ер нь ямар ч байг хожих чадвартай баг шүү дээ. Яг юугаараа тоглоод аюултай баг шүү дээ. Ямар ч баг тэр нь гай тавьж маа. Зөөр яг Майамигийн Гэхдээ наа чи ерөнхий юм байхгүй юу? Хин ч итгэдэггүй байхад ийм хүртэл хин ч ярьдгүй л өс ч тээ. Тухайн үеийнх нь потенциал, тухайн үеийнх нь бүрэлдэхүүнийг одоо харьцуулах юм бол тэр газар шиг байгаа байхгүй юу? Тийм учраас энэ жилийн Майамигаас юу ч хүлээгээд хэрэггүй. Энэ бүр юм ярихгүй гэсэн намаа юу бол Майамиг бид энэ дөрөв дэмжиж байгаа байхгүй. Дэмжиж яах юм бэ? Бодит баг. одоо зөөр энэ жилийн гол асуудал нь 3 дугаар үеийн төгсгөл 4 дугаар үеийн орооны тэргүүлэлтэд 15 удаа орчоод бүдэнд нь хожигдсон гэдэг нэг тийм амар сөрөг статистик байгаа. Өнөөдөр яг тэр статистик. Тэр л од тоглогч байхгүй гэж шинж байхгүй. Яг Тайгер Хиро бохот дулцсан. Яг нэг юм бага бүрэн дүүрэн бүх хариуцлагын нуруунд дээр өөрөөд бага чирч чаддаг тийм тоглогч харааган болж амжаагүй байна. Тэгээ энэ жил
Тэгээ Damage-ийг магтж байгаа нь сайхан байна л да. Гэтэ Damage-ийн тоглолтыг Sacramento Kings байгаас нэхлээд маш их ажилдаг, дагдаг. Атлетик холбогчдыг маш сайн болд. Тэр яг атлетик шүү байхгүй юу? Сайхан. За одоо бүгдээ шүү юу тодорхой болсон гэх юм бол 7-оор гарсан Орландо Бостоноор тоглох нь тодорхой болсон тийм ээ. Тэгэхээр энэний талаар бүгд ярилцсан тийм ээ. За удирд бол 2-2 юм биш. Биш. 2-1 юм байна. Бостон Энэ илүүрхсэн гойд зураг болно шүү. Бостонг илүүрхсэн цөөхөн байгаад энийг байгаа шүү. Тийм биш тийм. Нодлон билүү бас илүүрхсэн шүү дээ. Ер нь нэг хожишоод байдаг халгаатай баг нь шүү дээ. Лондонч бас өнгөсийг бас хожиж тоглолтын таардгүй гэдэг тийм. өнгөсийг бас хожичоод идэв. Энэ үйлдэл ер нь том багуудыг Орландоос нэлээх хожицсан юм байгаа харагдаад байна тийм. Бостонд бол нөгөө тоглолт таардгүй нэг баг нь бас байж болохоор юм биш тийм тийм. Яг Тийм сүүлийн ер нь хоёр үйлдвэрлэлийг харахаар яг нөгөө авраг бүрдсэн бүрэлдэхүүнтэй бас бүстэй хойгоор байгаа мөртлөө хамгийн сайн үздэг. Дээрс нь энэ тоглолтыг харж ил да. Бүгд энэ хоёр хожигдсон Бостонгийн тоглолтыг хараад та нар оноо авалтыг хараа. Яг нөгөө Бостонгийн үндсэн тоглолт ерөөсөө тоглолтгүй юм шүү дээ. 76 авахсан биш түр. Тэр ч яг сүүлийн тоглолт юм. Сэлгийн тоглолт. Сүүлийн тоглолт. Тийм тэгэхээр тэр Өнөө сарын ихний тоглолт бол яг жинхэнэ тийм. 7 хоногийн өмнөх тоглолт л та. Манай хинч байхгүйсэн. Тэр тоглолт. Ер нь бол үндсэндээ 1-1 гэж бодцоход болно. Тэгээ үндсэндээ нэг юм биш те. За тэгээ бүгд харцгаа гэдэг юу болох вэ те. Мэдээж хэрэг бол favorite Бостон үргэлж байна. Энэ матчапыг харахаар нэг Орландо Magic бас Бостонтой адилхан нуруу чацтай баг байгаа юм л да. Тийм учраас энэ тоглолт жоохон эвгүй байгаа гэдэг. Харамсалтай сакс байхгүй да. Харин Сакс баг. Яг бүгд л гоё Саксын нөлөө нь өөрөө ямар том вэ гэдэг. Бостонгийн нөгөө 3-аас аюултай шиддэг те. Одоо тэр юу шүү дээ. Сая 3 тоглогч нь 703 шиддэг хийчихсэн шүү дээ тоглогч. Энийг ер нь Орландо ер нь зогсооход ер нь хэр байгаа бол та яг юу гэж энэ талаас анараас эхлэдэг хөө. Яг нь тэрийг зогсоох хэрэгтэй юм те. Орландогийн яг удирдлыг дүгнээд хэлэхээр Франц Вагнер, Паул Банкеро хоёрыг аль алиг нь удаан хугацаар гимтэл алдснаар ингээд плей-офф 7 дугаар байраар гарч ирж байна те. За мэдээж бүтэн удирдлийн турш Орландо Magic-ийн сул тал бол мэдээж довтлохоо буюу довтлохон дээр оноо авах чадвар бүтэн багаараа муу байсан. За өнөөдрийн тоглолтын дээр бол Атлантагийн эсрэг 120 оноог авсан. Сэлгэнээс бараг 50% буюу 60 гаруй оног авч байгаа. Яг энэ довтлохооны үзүүлэлтийг Бостон Celtics-ийн эсрэг үзүүлэх боломжтой гэж жоохон харьцангуй хэцүү. За эсрэгээрээ Орландогийн хамгаалалт маш сайн болохоор мэдээж Boston Celtics багийг нэг 100-аас 110 оноо дотор Орландо Magic баг барьж чадах юм бол өөрөөсөө хожих боломжийг гаргаж ирнэ л гэсэн. Дээрэс нь Орландо өөрөө нэг их тэгж оноо авдаг бас баг биш шүү дээ. Харин тийм болохоор эсрэг бага 100-аас 110 оноо барьж иж тэрнээс нэг 2 оноо илүү авч хожих гэдэг шүү дээ. Илүү өөрөөсөө баг оноо авах уу өөрөөсөө баг оноо авч хожих. Одоо сая өнөөдрийн тоглолтод удирдлийн дундчаасаа илүү оноо буюу 120 оноо авч энийг Boston Celtics-ийн эсрэг хийх боломжгүй гэдэг хэлж байгаа. Өөрөөсөө баг оноо авахулж шөөж. Угаасаа оноо нь баг хожчихсон шүү. Гэхдээ би л чамцаа хэлчихв. Бост юу Орландо бол маш баг оноо авдаг багаад гэж хэлснээр тэгсэн чи бол тэрийг гэсэн яг гоё үлгэж яваад яг гоё хэлж байна. Гоё юм. Миний дэ гоё шүү. Яриад дуусна. Түүтэй хайртай шүү. Тэр юм ярьдаг гоё. Одоо чамаас Ямар ч гэсэн илүү оноо авсан баг нь хожно. та чи намайг хоцоод ирсэн чи талаас загнасаар гад өнөөдөр мангар болгоо ажиллаж шүү. Нэг хоцсон дээр нь ерөөсө талаас ирээд ерөөсө найвшдгаа нийлж наваа баг Энэ зүгээр Орландо Magic суралт хэдэн хожил авах бол гэдэг таам уу? Та Нэг үсрээл. Өнөөдрийг хүртэл нэг ийм статистик байгаа юм байна. NBA цаашийн 27 дахь дугаар өнөөдөр явж байгаа юм байна. 25-д нь хоцорсон байдаг юм. Энд дээр бичсэн биш миний статистик. дандаа ирээд байгаа шүү. Би 2 цагт дандаа ирээд байгаа шүү. Дандаа 2 цагтаа ирж байгаа дандаа 2 цаг 10 минут. тэр нь цаг нь тий. За. Миний бодлоор яг зөв энэ цуврал дээр Орландо бол Бостон аюу гоё том шалгуур болоод өгөх юм болов уу гэж хараад байна. Өөрсдөө бэлдэх, өөрсдөө ойлгох. Энэ одоо хахир хатуу одоо хамгаалт эсрэг ер нь яаж тоглох хэвтэй гэдэг ч юм уу те. Өөрсдөө тэр нэг зүйлээ илүү сайн олоод хамгийн одоо плей-офф дөнгөж эхэлж байгаа техник шатн дээр энийг олоод авчих юм бол Бостон цаашдаа тоглолтуудаа зурлуудаа өргөжлүүлэхэд нь илүү дэмтэй болох юм болов гэж Ер нь харж байгаа. Энэ зурлууд бол ямар ч Бостон очиод бол Бостон очих бах. Тэгээд Байсан өөрөө хэдэн жил авах гэж харж байгаа юм Орландог. Би Орландог Нэг хоёр. харин нэг хожлоо, хоёр хожлоо гэдэл хэл эргэлзээд байна. Зүгээр магадгүй хоёр хожил авчих хаа. Би болохоор яг зүгээр
өнгөрсөн үйлрэлтэй бодвол угаасаа л том өрсөлдөө ихний шатнаас нь эхлээл ирэхээр болчихлоо гэдэг хувьдаа баяртай. Тэгэнгүүт их бие үсний тоглолтын дээр Бостон бол нэлээд ачаал авах бах. Ер нь бол жоохон хатуу тоглолттой. Ялангуяа Антони Блэкийг уг нь гараанаар хамгаалтанд болоод байдаг. Тэгэхээр нөгөө яг бас холбогчийн тал дээрээ туршлагагүй болчихоо ингээ Кори Жозефийг гараанараад Блэкийг сэлгэнээс тоглоод Коулентин бол нэг Пейтон Причер дөрхөө ашигладаг ч юм уу. Ингээ авчих бах. Тэгэхээр тоглолтын агуулга бол их ойролцоо. Нэг тэгж одоо 20 12 оноогоор уншуулахгүй ер нь нэг 10 оноо дотор ч юм уу. Ойрхон тоглолтууд болоод гэхдээ төгсгөл хийх чадвар дээр харахгүй Бост илүүрхэл 5 тоглолт гэж бодоод. Сая нэг Атланта тоглолтын дээр Колонтины 18 минутанд 20 дон авсан байсан шүү дээ. Маш бага минутанд 20 дон авсан байсан шүү дээ. Яг зүгээр би зүгээр бодож байгаа зүгээр юутай л тааж шоколамор хэлээд заримдаа нөгөө Бостон чинь айгүй сайн байж гинт нөгөө өөрсдөө нэг хожил бэлгэлждэг шүү дээ багууд. Тэр гэж. Тэгэхээр нэг нь Бостон бэлгэлээд нэг нь өөрсдөө аваад хоёр хожил байж гэж байж болох юм тийм. Нэг нь өөрсдөө бэлгэлждэг шүү сая. Айгүй гоё өгдөг шүү хаяа нэг хожил мөжил. Тэгж бодож байна ер нь. Тэгэхээр яг зүгээр тийм за ямар ч сан NBA Tokyo-хноос бол ер нь за Бостон бол favorite нүгсэн Бостон гэхдээ Орландо нэгээс хоёр хожил гэж юм байна тийм ээ. За тэгээ бүгдээр 9 орон дээр хэрэгэд уулзцгаая. Сая бид бол орон дэм багуудын талаар бас юу ярьлаа. Одоо өрөнд дээр бол бид нар ярих юм бас нэлээх байгаа хаа гэж бодож байна. За энэ бид тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ сая сайхан ихний үе аягүй сайхан байлаа. Та яцтай яг намайг жиггэн гой 5 найлтаа сайхан байлаа. Одоо миний ярих юу дугаар эхлэн заяа. Одоо нөгөө миний хэсэг та тэгээ. Memphis Warriors-ын тоглолтоос эхэлцгээе бүгдээ. Тэгвэл ганцаараа ярив. Харин түүнээ сонсчихсон. За Юу болов хаа? Их сайхан босоо. Торолоо шилжиж байгаа юм хэд рүү орсон байл. 30-д байснаа билүү 29-д байснаа 3-оор орсон байсан шүү дээ. Тэр шилдэлтэй тим амир нэг хүний зүйлээр тим амир нэгтгэхээр л. Нэг хүү ороод 19 удаа торолоо шилдэлтэй оролдлоо авах гэдэг чинь тэгэл. Тэг яг л нөгөө плей-офф жимиг л бид нар ярьдаг. Тэгээд 38 оноо тэр л өчтөрийн тоглолт яг хожлын юу би бинийгээ тэгээд одууд нь би бинийгээ магтаж өгчлээ тий. Оо тэгж. Draymond Green одоо плей-офф жимээ гэдэг бол хамгийн зөв хоч байна. Тест яг хажуугаас нь нэрийг харж үзлээ үнэхээр өөр байд юм байл гин Jimmy Butler, Curry, Batman Robin гэх юм дээ. Тэгээд нэг бас яадаг баг тий. Яг нэг арай дөнгөн багт Jimmy утсан бол тэр баг нь аврах болчихлоо тий. Jimmy-г сөлцөө болж хахад ярьжлээсаа шүү дээ. Jimmy-г утсан бол нөгөө баг шууд юу контендер бол шууд аврагын л. Гэхдээ Warriors чарыг контендер шүүх тий. Мөн болов? Гэхдээ яг зүгээр гэхдээ тим ярмаргүй нэ одоохоор. Гэхдээ зүгээр яг зүгээр одоо бүгд юу ярьцгаая л да энэ тоглолтын талаар зүгээр ярьцгаая л да. За сая ингээд онцлог тоглогчдыг харлаа. Гэхдээ 7-оор 11 тавьж байгаа Jimmy-г солилцоо ирснээс хойш нэгсдээ бүр үнэхээр өсрөнгүү юу гэрээд бүр 3 руу хүртэл очсон шүү дээ. Нэг хэсэг. Тэгээ 3 дугаар хүртэл ороо тэгээд ингээд 6-ад байж байгаа сүүлийн нэг тоглолтоос шалтгаалаад 7-оор унаад. Гэхдээ ямар ч гэсэн хүсүүлсэн юуг бол авчлаа гэж бодож байна. Баярлалаа. Хамгийн өссөн байл. Яг тэгвэл энэ 8 багаас 7 багаас алинтын тоглох вэ гэх юм бол хамгийн яг шудраг гэдэг сул нь Хьюстон л гэж хэлэх байх юм. Энэ дундаас эсвэл Memphis хоёрын алиг л байгаа байхгүй юу? Сул гэж харагдахгүй. Дээрэс нь нөгөө нэг утгаараа Houston Rockets-тэй тоглолт таарна гэдэг бас нэг айгуу давуу тал. Энэ удирдлагын харьцааг харах юм бол 3-1 удаа Warriors очсон, нэг удаа нэг илүү тоглолтгүй 83-т тоглолтыг Cup-ийн хагас финал тоглосон тоглолтын дээр тэр бас шүүгчийн нэлээ маргаантай тоглолт болж 10 нууц илүү явжсэн шүү дээ. Сүүлийн мөчөд. Тэгээ Houston очсон Cup-ийн. Тэгэхээр 3-2 болж байгаа. Тэгэхээр яг нөгөө яг хамгийн ирснээс хойш тоглосон. Тоглоод нэг хожоо. Нэг хожоо. Нэг нөгөө сая нөгөө Curry-г 3 оноо авсан шүү дээ. Сүүлд тий. Энтиг яг адилхан л явж байгаа харин. Тий, мэдж байгаа. За. Би зүгээр сая зүгээр ерөнхийдөө мэдээлэл өгсөн тий. Өнөөдөр одоо энэ хоёр төсч миний ярих хэсэг болохоор мэдчихгүй. За, бүгдээ дараагийн бас юу гарчаа тий. Өнөөдөр болсон тоглолт. За, энэ бол харин таамаг ивцэн тоглолт баха тий ер нь. Юу гэж бодож байна? Гайг болоо. Мэдгүй би нэг тодорхой таамаг энэ за тоолт ихээс өмнө даалгавар сууж гэж бодсон нэг хэдвэсэй. Бай шүү дээ. Би бол яг хожинч гэж бодог зүгээр ер нь даалс хожид гайхгүй. Ер нь одоо Kings хожиндоо гэж бодоогүй. Miami Chicago хожиндоо гэдэг шиг ихтгэл бол байгаа. Яг тэгэхээр яг ингээд ростерыг харах юм бол одоогийн даалс чинь Таирагаас бусд бүгд байгаа шүү дээ. Тайр л байхгүй. Нөгөө талд нь Malik Monk байхгүй бас. Тийм. Монк байхгүйсэн. Монк 4-8 юунаас хойш байхгүй гэжсэн. Тэгэхээр зүгээр нэг тийм боломжгүй бол угаасаа. Гэхдээ ганц тоглолт тоглох юм бол Kings хамгийн аюултай баг гэж ярьжсэн тий. Хамгийн барьцгүй баг тий. Барьцгүй баг гэж ярьжсэн. Тэгсэн хамгийн барьцгүй үлгээс харууллаа.
Өнөөдөр бол яалтчгүй даадсууд нөгөө өндрүүдийн югаараа тий тулаан гэж ярьд тий. Lively, Gafford, AD3 буудыг үнэхээр Вашингтон дөрөв байгаа зоос шүү дээ. Зовоос шүү дээ. Энэ бол яг яалтчгүй бас нэг юу давуу тал муу юм а гэдэг. шүү. Наачи Маршал холбогчоор тоглоо явцсан байхгүй бүр. Тэгсгэрч амар. Тэгэхээр ч бүр амар өндөр болчих. Энэ өндөр нь өнөөдөр яг юу харууллаа шүү дээ. Тэглээ. Нөгөө тэр Сакраменто гэж ямар сонир муу аг байл гэж харлаа да. Юу бод юм бэ? Ядаж өрсөлдсөн шүү дээ Юу баг. бод юм бэ? Хамаалт байх. Гэхдээ ямар ч боломж ерөөсө хамгийн өдөртэй л тоглолт. Яг нь статистикийг харах юм бол нөгөө нэг багийн лидерүүд бол өөрсдөө авах хэрэгтэй оног авч байгаа. Гэхдээ Демар Дерозен жишээ нь 28 тоглооны оролдлого. Зак Лавин бас 20 орчим тоглооны оролдлого. Тэгэхээр энэ хоёр ямар нэгэн бөмбөг шилжиж очиод энэ хоёрыг catch and shoot ч юм уу ямар нэгэн cut ч юм уу юм хийгээгүй. Энэ хоёрын 28 тоглооны бараг 25 нь өөрсдөө бөмбөгөө залж байгаа л тоглож байгаа учраас өнөөдөр юу гэдэг юм багийн сайн оноо авах хэрэгтэй байсан Murray ч юм уу жишээ нь тоглоонд бараг оролцоогүй шахав 9 оноотой дуусдаг ч юм уу. Тэгэл үндсэндээ Sabonis энэ гурвын өөрсдөн дээр бөмбөгөө ууж тоглосон л тийм тоглолтыг л харлаа да. Энд дэр нэг юм байгаа. Орландо, Атланта, Майами, Чикаго Буллс, Даллас, Сакраменто Кингс гэсэн 3 тоглолтын дээр ерөөсөө хамгаалалт сайтай баг нь хожигдчихж байгаа байхгүй. За Сакраменто Кингсэд өнөөдрийн тоглолтын дээр яагаад хожигдсан бэ гэдэг нэг хамгийн том шалтгаан байгаа. Уг нь бол 1 2 3 4-р үеэс 1 3 4-р үеийг Сакраменто Кингс баг оноо илүү дуусгасан байхгүй. Гэхдээ тоглолтын 2-р үедээ 44-19. Тий. Сод Даллас илэрхэж чи нэг үе дээр эсрэг багаасаа 25 онооны зөрүү гаргаж чадсан байгаа даа. Тэгээ тэр оноо явсараа дууссан байна. Тий, явсараа дуус бүхэл бүтэн нэг үед 44 оноо алдчих. Ер нь дунджаар нэг 25-аас 30 оноо л байдаг шүү дээ. 44 оноо эсрэг багтаа алдаад өөрөөсөө 19 оноо авчиж байгаа. За ингээд хараа Сакраменто Кингс багийн өнөөдөр тоглохоо ерөнхийдөө болсонгүй шүү дээ. За тоглохоо болохгүй байгаа үед хамгаалалт сайтай багууд яа оноогоо ойрхон байлгаж байгаа тоглолтын үсгэлээ өөрөөсөө боломж гаргаж ирдэг. Ингээд хамгаалалт муутай багууд тоглохоо болохгүй байгаа үед ингээд маш олон оноор хожигдгийг нэг тод жишээ чинь плей-оффын тоглолтууд одоо баг эхлээ ингээд явж байгаа үед хамгаалахгүй эсрэг ингээд ерөнхийдөө хожигдож байна. Би зөв тараас энэ асуултыг асууж ижил та хариулаарай. Одоо Kings гэдэг баг яах юм бэ? Дасгалжуулагч алдсан, тийм ээ? Менежер алдсан. Тэгээ менежер алдсан. За дээрэс нь тоглогчдны юм байдаг. За саяны солилцоогоор ингээ өөрсөндөө маш өндөр одоо гэрээтэй тоглогчийг Зак Лавиныг юм авцсан тийм ээ. Бид нар ярьж болно. Уул нь бол Fox бол өөрсөнд багтна хамаагүй хэрэгтэй тоглож байсан баг. Илүү тэрийг бид нар харж авч чинь гэж. Өнөөдөр чинь тоглоо гарахад хэрвээ зөв бөмбөг Зак Лавин хийхдээ л ер нь turnover болоод юм уу эсвэл нэг буруу шийдвэр гаргал болоод дуусаад байна л да. Харахад. Тэгэхээр энэ тал дээр бүгд ярьцгаа. Kings баг юу цаашаа яах юм бэ? Тэнэгэс явах. За ямар ч юмтэй гэж аахгүй. Яасан Сабонос яваад. Сабонос яваад тэгэл цаашаа өөртөө мэдлээ юм байл шүү дээ. Сабонос явчихаар тэгээд энэ багчааг юу гэх юм бэ? Одоо шинэ өөртөө мэдээл. Бүр шинэ. Бүгд шинээр ирэхэд аюу хэцүү байгаа юм л да. Зак Лавин Нэг тэр хоёр дээр яаж Лавины гэрээ бас үргэлжлэж Лавин байдаг. Нөгөө тэр уул нь Дерозен Лавин хоёр чинь насан дуусж байгаа юм шүү дээ. Тэгээд Сабоностэй л уул нь бага босгуул уул нь арай Чикаго гоё харагдсан юм байл л тий. Булсийн л фейлц ослыг уус өөртөө авчирч шүү дээ. Тэнгуутаа ингээ хардаа эргээ харахаар Fox Halliburton ингээд маш гоё хоёр холбогчийг дараалж драфтлж авсан одоо ингээд аль нь ч байхгүй. Нөгөө хоёр нэг идэрэн дээр ирээд өөр багт гэлцэх боломжтойгоо авч үлдэхгүй. Тэгсэн өөр багийн хогуудыг тэг гимтдэг хөгшин ингээд ийм хогуудыг түүгээд цалингаас салах гэж зовж исэн багууд туслаад ингээд авчирч харж байгаа. Менежментийн багийн алдаа л юм тий. алдаа шүү дээ. Нэг урт хугацаа харахгүй богино хугацаанд л амжилтанд хүрэхийг хүсээд тухайн үед нэг жоохон гэлцэж байгаа. За энэ л аалдаг гэл. Тэр нь бол зөвхөн мөнгөөр л шийдэх бүхнийг шийдэх гэж байна. тэгэхээр цаашдаа чи юу гэж бодож байна? Одоо за одоо Kings-ийг яах вэ? Чигээр хэсэг явна шүү дээ. Одоо өөр арга байхгүй. Сая хэдүүлээ ярьсан шүү дээ. Пон гэрээний асуудал ямар ч баг үсэхгүй. Тэгээд дээрэс нь жижиг уул нь бид нар мэдэн шүү дээ маш жижиг хот. Тэгээд энэ хотууд энэ бол том дарамт болж байгаа байхгүй юу? Энэ багаас Kings-ээс үнийг амар ойрхон. Лавиныг Дерозеныг авах уусаа баг болтохгүй шүү дээ. Болтохгүй шүү. Тэгэхээр энэ гэрээний дуустал ч юм уу одоо яг энэнгээрээ тэгээл хатах юм болоо. Тэгээ энэ багч өөрөө Сабоносыг бас муу харагдуулаад байгаа юм шиг яг үнэндээ. Сабонос бас нэг өөр багт очичвал бас Тийм шүү дээ. илүү гоё харагдах юм шиг Уул нь NBA-д хамгийн их дабл хийдэг л тамирчин шүү дээ. Тэгээ өөрөө бас холбох ур чадвартай гэдэг чинь одоо сагсан бөмбөгт бас нэг нээлт болцсон байгаа юм шүү дээ. Төвийн тоглогч нь бүх юм хийж чаддаг. Энэ сагсанд бол одоо төв багтай байгаа энэ
нэг багт очиж юм уу Сабонсоос ялцгаал юм шиг. Түрүү жил бүр юугаараа дабл NBA төлөвлөсөн. Энэ жил гэсэн тэр үсэн. Түрүү энэ жил багсан баха. Түрүү жил тэргүүлсэн. Тэргүүл би мэдчихээн. Тэгээ түрүү жил бүхэл өдөр NBA-г дабл тэргүүлээд чинь амар үзүүлэлттэй тэр тоглогч ямар ч баг тэр баг тоглогч саний тэр энэ баг одоо Сабонсоос тоглогч нь NBA-гийн ямар нэгэн багт очиход бол гайгүй домк нөө баясаг хэлдгээр дөмгөн багт очиход тэр баг шууд контент болно шүү дээ. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Асуудал үүсдэг тийм. Ер нь байж болох. болно. Тэгэхээр энэ нэг даалсны эзэн чинь нэг энэ тийм хөрөө шүү дээ. Чи одоо сагсан бөмбөгөөс таашаалаа гэдэг хит хувийн шинжтэйгээр авах гэдэг юм сайн байна. Охин нэг мэдээлэл охин Жилигийн багийнх нь ерөнхий менежер. Ямар тоглогчтой явуулдадлаа. Аль баг. Багийнхаа Аль баг. Датас үгүй энэ командгийн эзнийх нь охин нь. Жилигийн багийнхаа ерөнхий менежер. Охин тэгтээ амжилттай байгаа юм те. Сая Kings авраг болцсон шүү дээ. Жилигийн. Тийм Жилигийнх нь юу тийм. Тэгээд нэг тоглогчтойгоо ингээд дотн харилцаанд орсон гэдэг. Яг жилийн авраг болохоор болно гэдэг чинь бас ихтэй бас нэг бас. Тэгээс яг тэр талбай дээр гарч цом ам аваад идэж бас гоё Гоё мэдээж тий. За юу яа чи нэг мэдээлэл нэг Харрисон Лукагийн солилцооноос хойш ирсэн нэг ч одоо паблик гарааг одоо Альберсны ярьцдаг үгүйсэн. Өнөөдөр бол нөгөө плей-ийн тоглолтод энэ үгтэй нөгөө мэдээж фэврит нь бол Kings байсан. Тэгэхээр тоглолтоос Даллас хожил аавна гэдэг нь бас нэг нөгөө битүү одоо ингээ нөгөө доош унжсэн юмд бас нэг гэрэлтэй мэдээ өмнө шүү дээ. Далласуудын юм. За тэгэхээр одоо нэг тоглолт үлдлээ Даллас. Тэгээд өнөөдөр яг нэг Харрисон гэтээ нөгөө юу гүгэр аудиогоор хэлсэн өгсөн байлаа тийм ээ. Юу байхгүй гэдэг. Тий. Камер гүгээр тийм. Камер гүгэр. Ямар нэг харамсах зүйл байхгүй гэдэг. Тий, харамс зүйл байхгүй. Угаасаа тийм Анх удагаал ярилцлага өгж байгаа юм байна лээ. Анзаараагүй юм бэлээ. За одоо яг бүгд шууд ингэ дараагийн харьцаг руу орё. Юу руу орё гэх вэ? Одоо ихэр галзуу ганц үлдсэн ганц тоглолтыг 8 дуурайны төлөө Memphis Dallas 2 тоглох юм. Тэгэхээр би зүгээр яг favorite угаасаа Memphis болохоор би дараас нэг юм асууя тий. Dallas боломж байгаа юу? Dallas яг өнөөдөр шиг тоглох юм уу? Энэ 3 өдрөөр ингэ гараад тоглол зүгээр боломж байгаа юу гэдгийг асуусан. Энэ тал дээр яг бол мэдээж бид нар нөгөө Embiid Dog-ийн зүгээс тавуулаа Memphis-д өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо гэхдээ магадгүй зарим Kings гарна гэж бодсон байсан баг. За Dallas гарцсны дараа одоо харин та нар юу саналаа хэлчих чийггүй. Баясгаас хэлбүү. нөгөө зүгээр Memphis Grizzlies Dallas хоёрын нэг тоглолт гэвэл бүгд л боломжтой байгаа л да. Тэгэхээр хит одоо ингээд нөгөө нэг улирлын бүтэн улирал тогсон сагсан бөө гинт өөрчлөлт ч байгаа Memphis маш эрсдэлтэй зүйл бол шагаад байна. Тэр учраас зүгээр Dallas бол боломж нь өсчлөө гэж би бодлоо. Одоо өмнөхөөс хамаагүй өсчлөө гэсэн үг тийм. Өнөөдрийн шиг тоглох юм бол аюултай гэдэг бол олж харлаа шүү дээ. Яг 3 өдөр гэрч юм бол бас үнэхээр хэцүү юм байна шүү дээ. Тулгаа. Би Memphis-ийг л хожиж байх гэж бодсон хэвээрэл нь. Хэвээрээ favorite нүгээс байж байгаа л та. Боломжийг нь асууж байгаа шүү дээ. Сая бол яг хоёр холбогчгүй баг хоорондоо тоглоод хамгаалттай нь хожигдсан бол одоо бол бас холбогчтой багтаа тоглоно л доо. Тэгэхээр холбогчтой би зүрх үүснэ гэж бодож байна. Даллас бол яг бас хэцүү хамгаалтанд орсон үедээ ямар зохион байгуулалтгүй хэцүү сагс тоглож байгааг нь удирдлын төгсгөл би таарсан шүү дээ. Kings л тэрийг ашиглаж чадсан гэж харагдуулсан. Өөрөөсөө холбогчгүй л дээ Kings ч. Лавин холбоод байгаа мод өөрөөсөө бас толгоогүй. Тийм, Keanu Ellis, Keegan Murray, Sabonis гэсэн тавд байгаа даа шүү дээ. За тэгэхээр юу хин анар Яг юу Тэгээ Memphis ч өөрөө бас өндөр баг шүү дээ. Өндөр байж хамгийн гол боломжтой. нь ийм байгаа даа. Memphis Golden State Warriors эсрэг Jaren Jackson, Zach Edey хоёрыг талбай дээр агүй хүмүүс минутыг өнгөрүүлсэн буюу төвөө илүү ашиглаж тоглох гэж хичээгээд хожигдсон тий. За энд Dallas Memphis хоёрын хувьд тэгэхээр Anthony Davis мэдээж төвийн байрал дээр одоо юу гэдэг Warriors төвийн байралтад дутуу байсан бол Dallas бол тэрэн дээр нэг асуудал байхгүй. Хамгийн гол нь эхний тоглолтын дээр Dallas Spencer Dinwiddie-ийг ерөөсө талбай дээр сэлгэнээс 2 минут тоглуулсан. Энэ гимтэл бүгдний гимтэл бэртэл байгаа гэсэн мэдээлэл байсан. Тэрнээс болоод тоглуулаагүй юм уу? Эсвэл ротейшнээс Хасцсан юм уу? Тэрийг бас мэдсэнгүү. За зүгээр хэрвээ Даллас дараагийн тоглолтод хожиж гэж бодож байгаа бол мэдээж уртлын шугамн дээр сайн тоглох хэрэгтэй. Буюу Spencer Dinwiddie, Dante Exum ч юм уу тийм ингээд энэ тоглогчдод нэлээд сайн тоглож Даллас хожих боломж гарч ирэх болов гэж харж байна. Тэ нэ. Яг Далласын өнөөдрийн тоглолтыг харах юм бол Клей Томпсон өнөөдөр бол маш сайн тоглолоо. Хуучны Клей шиг тоглолоо. Дээрээс нь хэдийн өндөрч гэсэндээ Антони Дэвисээс бусад тоглогч нар нь холбогчоосоо хамааралтай сагс мөнгө тоглодог төвийн тоглогч нар байгаа. Тэгвэл урд тоглож байгаа тэр холбогчийн нөхцөл байдлыг үүсгэж байгаа тоглогч нар дандаа
рол тоглогч нар байгаад байгаа учраас тэд нэр хэрхэн тоглох вэ? Нэг Далласын тоглолт бол нөлөөтэй байх болоо гэж бодож байна. Нөгөө талаас Жаморонтын саяны хазгаа гიშгсэн бэртлээс ямар хөө байх нь уу? Тэгэл тэрнээс л ер нь хамаг юм хамаарх байх та. Гэхдээ тэр тоглолтынхаа арга барилыг өөрчилсөн, өөр сагсан бөмбөг тоглоод Жаморонтыг хүсэж байгаа сагсан бөмбөгийг тоглоод байгаа. Тэр нь бол нэлээд төвөг болох болол гэж бодож шин. Тэгэхээр өнөөдрийн тоглолтын жишээ нь Денвидийг үнэхээр Джейсон Кид минут өгөхгүйгээр ротейшнаас хаш тоглосон бол Джейсон Кид бол илүү шатар нүгээд явахтаа илүү сайн байна л гэж бодож байна. Тэгэхээр тасгалжуулагчийн хувьд ч тэр ер нь нурууны өндөрч тэр юмнууд харах юм бол бас даасан нэлээд өндөр болчихвол гэж байгаа юм. Миний бодлоор боломж. За тэгээд угаасаа энэ тоглолтууд нөгөө галзуу ганц тоглолт өрн төсвийн дорн төсвийн тоглолтууд одоо хизээ байлаа. Маргааш болоо тий эхэлж байгаа тий. Оо маргааш нь нөгөөдөр хагасанд. Хагасанд тий. Тэрнээс эхэлж байгаа. Тэгэхээр тэр хоёр тоглолт бол бас маш чухал тоглолт. Яг хоёр багууд нь хоёлаа 8 дугаар нийтлээ тий. Энэ үлдээд дуусах юм бол маш чухал тоглолт. Тэгээд түрүү хэлсэн нөгөө өөрийнхөө талбай дээр тоглолт авах, хожигдох нь хамаагүй тэр нөгөө юу байх нь бол маш чухал зүйл. Тоглолтын бага плеерт оруулсан гэх тий. За одоо бүгдээрээ тэгвэл яг 7 дугаар байранд шалгарсан нөгөө бага түрүү нөгөө яг ярьж байгаа тест тэр бага яриа тийм ээ. За тэгээд хоёроор гарсан Houston Rockets. За тэгээд 7 дугаар байраар Golden State Warriors. За тэгээд өдөртөг ийм тоглолт болсон. Тийм. Ер нь бүх тоглолтууд хоорондоо өрсөлдөөнтэй тийм. Ер нь дандаа өрсөлдөөнтэй шүү. Ойрхон шахуу болсон тоглолтууд. Хамгийн сүүлийн тоглолтын бол Curry бол 3 анх авсан. Тэгш. Тэгэхээр тэрийг бол нөгөө тайлбарлах үсгүүдийг бид нар хэлсэн шүү дээ. Back to back тий. Back to back 2 тоглолцоод гэж хэлсэн. Аялан тоглолт байсан гэхад тий. Тэгэхээр нөгөө дүүд баг 5 хоног тийсэн 3 тоглолт шүү дээ. Тэгэхээр тэр бол маш чанга хоёр байсан л да. Өмнө хэлжсэн Стив Кер би амьдралдаа нөгөө аялан тоглолтыг гэхэд ийм аимшигтай хүн тойроод үдчихэж байгаа гэж хэлсэн байсан тий. Хүн тойрог болохоор нөгөө нэг таарсан багууд нь тий. Багуудаас чанартай тэр баг нь дандаа нөгөө аялалтай back to back нэмээд тэгэхээр яг нөгөө маш нисч очиж тоглосон юм тийм ээ. За гэхдээ нөгөө эхний тэр тоглолтыг ярих юм бол тэр бол юугүй тоглолт шүү дээ. Jimmy Butler. Jimmy Butler-гүй бас өөр хоёр очичод байгаа. Тэр Jimmy Butler-тай тоглолт нь тэр дүүс тоглолт. За тэр Captain болсон тоглолтыг та нар мэдж байгаа. Нэг оноогоор цаг дуусчих шийдэгдсэн тоглолт. Сүүлийн тоглолтууд яг хоёр баг бүрэн бүртгүүнээ тоглоод Houston болсон. Тэгэхээр мэдээж favorite нугасаа талбайн давуу тал дээрээс нь удирлыг хоёроор дуусгасан баг гэж мэдээж яач Houston Rockets. Гэхдээ өнөөдөр нэг юу харсан чинь юуны гаргасан юмнуудаар болохоор Golden State Warriors-ийн юу бол өндөр байл шүү дээ. Favorite нөө. Тэгж бас гаргасан юу байл шүү дээ. Тэгэхээр бас сүнэл юм бэлээ. Уул нь хоёроор гарсан 7-оор гарсан багт бол хоёр нь шууд favorite байдаг бол энэ дээр айгу сонио юу гарсан бэлээ тийм ээ. Баясаа яг энэ дээр ярьж. Яа зүр туршлага гээд тэр дээр жоох юм. Яа харахгүй Rockets байхгүй байгаа байна л да. Тэгээ хоёроор гарсан багийг дуусахгүй. Цуврал гэхдээ нэлээ урт болох хаа. Тэг би бас шүү. Хурдан дуусахгүй цувралах юм. 6 7 тоглоом. Зүр над одоо сонирхолтой юм жаа. Яг шингүүнийг их сайн хязгаарлалт шүү дээ. Тий. Самбарын давуу тал үүсгэж чадахгүй бол Rockets жоо хэцүү. Одоо нуруу шингүүн самбар тоглож нь их идэвхтэй байж иж. Яг бол тэгэхээр Warriors-ийн нэг актер зүйл чинь сүүлийн 2 3 үлрэл лигийн хамгийн авах баг тэгсэрнэ дунд самбараас муу бол дандаа их тэр үлдээд гоо гэсэн тэр үлдэг ийм байгаад байна. Бас тэр сул талаа нөхөх нэг тийм сул талаа нөхөж байгаа чадвар юм болов. Ялангуяа айлын самбараас тэгэхээр би бол энэ суулд Warriors-ыг гэж надад. За дуудаад явдвал хэцүү тий. Яг цаагаараа ярьчих би жоохон байж байгаа. Яа том. За бүр ингэ юм. Энэ ч том болчих. Анаа яг гинэ жаа. Бүр яг мөрөөсөн. Тоглосон. Энэ юу бид нар ерөөсөө нөгөө нэг сүүлийн тоглолтын дээр юу болсныг мартаж болохгүй хаа. Ягаад гэвэл илүү залуухан баг нь Houston Rockets. За энэ юу хэлж байгаа нэр одоо юу гэдэг эхний хоёр тоглолтыг Houston Rockets-ын талбай дээр хийн. Эхний тоглолт боллоо, нэг хоног үнэлээ, хоёр дахь тоглолт ирлээ. Draymond Green, Stephen Curry, Jimmy Butler гээд 34, 35 настай тоглогч нар хэр хурдан хоёр дахь тоглолтод сэргийж орж ирэх үү гэдэг маш том асуултын тэмдэг байхгүй. Одоо нэг 4 хоног хамгаалт байна шүү дээ тийм ээ. Эхний тоглолтоо хийсний дараа хоёр дахь тоглолт нь тэр хоёр тоглолтын хоорондох сэргэлт ярьж байгаа. За тэгээд ямар нэгэн байдлаар Amen Thompson ч юм уу Ascol юу гэдэг ингээд Stephen Curry дээр хийж байгаа хамгаалагч тоглогч нар хэрвээ Stephen Curry-г хязгаарлаж чадах юм бол энэ цуврал би бол Houston Rockets-ыг хожих
боломжтой. Ер нь бол таамаг бол хүйс рокс дүүх тийм бодолтой байгаа тийм. Миний юм асуусан тайдас давхар зөв тэрийг асууч нөгөө Стив Кер сая плейнд бол хэнийг Куминга роташн бүтэн гаргачлаа шүү дээ. Тэр ихтэй нөгөө бас бэртэл дутуу байна уу мэдэхгүй яг нөгөө албан ёсны мэдээллийг өгөхгүй байгаа шүү дээ. Одоо яг цэвэр одоо мэдээлэл цаацаар мэдээлэл өгөхгүй байгаа. Гэхдээ магадгүй яг Хьюстонтэй тоглоход буцаад Кумингаг роташн руу хийх болов Хийх ёстой хаа. тэгжиж нөгөө адилхан залуу багтай залуу юм. Тэгжиж Curry би бол энэ тоглолтод бол өмнө нь юу гэдэг Curry-тэй тоглосон багууд илүү одоо юу гэдэг Curry-г даах гэж хамгаалах гэж амар ядарлаа гэдэг байсан бол энэ цуврал бол Stephen Curry бол бүр үнэхээр өмнө баг ядарч үзэж байгаагүйгээрээ илүү ядрах байх гэж бодож байна. Тэгээ Удоко тасгалжуулагч юуны талд хамгаалтын мэрэгчлэлтэн билээ. Тимдээ ч Houston Rockets-ийн хамгаалт лигийг бас удирдлын турш ихний 5 дотор явсан учраас Curry дээр бол маш сайн хамгаалтыг бэлдэж гарч ирэх болов уу гэж бодож байна. За тэгээ switch хийгээ солигдож гарч ирэх тэр юунууд дээр нь нөхөж очсон хамгаалагч нар дандаа л сайн хамгаалагч нар байгаа учраас үүргийн тоглогч нарын оноо авалтай амар чухал болов уу гэж бодож байна. Энэ дээр миний бодлоор заавал Куминга орж ирэх шаардлагатай л болох юм болов уу гэж би харж байна да. Тэгээд Draymond Green-ийн тоглолт, Jimmy Butler-ийн тоглолтоос л бүх юм хамаарах байх. Curry бол орой болгон нэг 25 оноо ч юм уу нөгөө авдаг өөрийнхөө 23 оноогоо авах гэж бол нэлээд зовх болов гэж би харж. Бас тэр хурууны хэмтэл байгаа тийм. Бас хурууны бэрхлэнтэй. Тулгаас их сая дөрөв баясаас яг нөгөө Стив Кер нөгөө хэнийг бол Сингүнийг аягүй сайн нөгөө яаж чаддаг штэ. Одоо зогсоож чаддаг. Хязгаарлаж чаддаг. Тэрүүрээр бол угаасаа тэр мэдэн. Дээрэс нь яг нэг давуу тал нь би зүгээр favorite гэж бодоод байгаа. Яг нөгөө тоглолт таардаг. Сүүлийн нөгөө 17 тоглолтод нөгөө нэг ч хожигдохгүй байж байгаа сая хожлоо авлаа шүү дээ. Хьюстон сая одоо юм удирдлагын тоглолтод авсан сүүлийн хожил нь 17 дахь тоглолт юуны дараа. Дээрэс нь одоо юу Curry бол 30 таа хожигдж байгаа хүмүүс үсээ 37 дээр хожигдлоо гэдэг. Тэгэхээр нөгөө жоо тоглолт таарах үед таардаг болохоор магадгүй favorite нэг. Чиний хувьд одоо жишээ нь Steve Kerr юун дээр ажиллах бол Хьюстонгийн илүү Сингүнийг хязгаарлах дээр орох байх. Дээрэс нь өөр юу байх бол. За тэрэн дээр одоо яг зүгээр өмнөх тоглолтууд дээр Шингүнийг хязгаарласан тохиолдлын сүүлийн тоглолт няцаасан л да. Шингүн сайн тоглосон шүү дээ. Яагаад сайн тоглосон бэ гэхээр Warriors-ийн анхан давтын өдөөс өндөр тоглоо Шингүн өөрөө 4 дээр тоглолцсон байхгүй. Тэгэхээр тэрэн дээр бол Шингүн бол давуу тал гарах боломжтой гэдгээ харуулсан. Тэрийгээ ч гэсэн ерөнхийдөө баримтлах болно. Тэр нь бол бие хүчний тоглолтын дээр угаасаа түрүүний Анар Тайна хоёрын хэлсэлнчлэн Warriors их хамаагүй тоглолт болно. Тэгээд Amen Thompson, Dylan Brooks гээд Tari Eason гэдэг энэ хамгаалагчид бол Jimmy Butler, Stephen тоглолтыг ямар хэмжээнд хязгаарлаж чадах потенциал нь бид нар харсан. Нөгөө талаас зүгээр Jalen Green-ийн тоглолтыг Gary Payton хязгаарлах гэж үзнэ. Тэрнээс л би зүгээр ялагч тодорч болов гэж бодоод. Jalen Green Gary Payton-ы хамгаалтыг давж гараад 20 оноос дэш оноогоо ч юм уу 20 оноогоо авч чадвал Houston Rockets хожно. Jalen Green докторгүй ингээд одоо сургуулийн 7 тоглолт гарлаа гэж бодоход 4-т нь муу тоглоод 3-т нь сайн тоглох юм бол тэгэл 4-3-аар хожигдно. Би бол ерөөсөө X factor нь Jalen Green-ийн 20 оноон дээр л явагдана. Бусд нь бол хийх ажлаа тус бүрдээ хийгээд явчихна гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол яг би нэг 60% магадлалыг Rockets төгж байгаа. Тийм. Ерөнхийдөө яг нөгөө ингээд дээр нь сэлгээ сайн баг нь Houston болчиход байна. Kuminga муу тоглолт байгаа. Jimmy Kuminga хоёр бол хамтдаа талбай дээр Draymond Green 3 ер нь бүтэхгүй юм байна гэдэг нь бол батлагдчихлаа шүү дээ. 3 шидэлт муу 3-аас шидэлтгүй юм 3 тоглогч бол. Мэдээж юуны хувьд бол тоглолтын хувьд бол хамгаалтан дээр зохиосон тоглолт болох байх. Хоёулаа маш бага моноос тоглолт болох байх. Нөгөө талаас хэллээ хамгаалтыг Brooks одоо Thompson нөгөө талд бол бас шилдэг одоо Green Butler гэдэг одоо Gary Payton гэдэг бас яг хамгаалагч нар маш сайн хамгаалагч. Тэгэхээр дандаа сайн хамгаалагч нар нэгийг авах нэлээд оноо баг тоглолт болох байх. Тэр бол ойлгомжтой. Зүгээр энэ суралт яагаад нэг би Rockets-ийн нөгөө Curry дээр хийж байгаа хамгаалтан дээр бөмбөгтэй слайс бөмбөггүй слайс Curry-гийн давуу тал юу гэхээр mismatch-ийг хамгийн сайн ашигладаг болчихгүй юу. Тэр түүний тоглолтод дуртай байхгүй юу. Сингүн дуртай гэсэн. Сингүнийг л дуудан заяа. Тэр хамгаалт харин ямар байдлаар хамгаалтын төлөвлөгөө байх вэ гэсэн нь. Жишээ нь шууд заслаа хийх юм бол шууд 2 хүн зэрэг очиод trap хийх юм уу? Эсвэл шууд switch хийх юм уу? Switch хийгээд нэгээс нэг хамгаалуулах юм уу гэдэг чинь. Нэгээс нэг хамгаалаад бол Curry баг зурлын турш 40 оноо ч юм уу. Тэгэхээр харин Curry-гээс Curry-ийн гараас хурдан бөмбөг холдуулаад дараагийн хамгаалтын шилжилт нь ямар ах вэ? Харин тэн дээр нь эргээд Warriors дараагийн нөгөө бөмбөгний шилжилт нь ямар ах вэ гэдгээс их зүйлшдэг гал. Тэр яг зөв миний зүгээр л хүслээр Warriors очиж байгаа. Яг л Jimmy Butler ирсэн байна. Тэгээ энэ зуралд байгаа биш энэ түрүү ярьсан энэ бүсэд байгаа хамгийн туршлага багтай баг нь таарцсан учраас зүгээр Warriors-ыг очиос л гэж хүсэж байна.
За нөгөө бид дөрөв ярьсан нэг ерөнхийдөө нөгөө цуглуудаа гээд 7 баг нь тодорхой болчлоо. Тэгэхээр юу өөр юм Houston Warriors дээр ярих юм ер нь юу вэ та? Ер нь яг зэний хэлсэнтэй бол ер нь санал нийлж байна. Jalen Green одоо нөгөө Houston-д ганц тулгараад байгаа асуудал нь супер од тий. Туршлагатай супер од тоглогч энэ бүрэлдэхүүн дээр авчих юм бол энэ багш өшөө сайн явах гэдэг гэж байгаа. Тэгэхээр энэ багийн чинь гол анаа авах чинь Jalen Green байгаа шүү дээ. Тэгэхээр Jalen Green яг одоо өөрийгөө энэ том давцсан дээр харуулах те. Дээрээс нь яг энэ аваргын одоо identity багийг хожиж гарч ирнэ гэдэг нь бол өөрийгөө баталж харуулах бас нэлээд том шалгуур нь болох гэж байна. Үнэхээр энэ дээр одоо 20 оноо авч чадахгүй Gary Payton-ы одоо юу гэдэг нь тэр хамгаалтаас гарч чадахгүй байгаа гэх юм бол магадгүй Jalen Green-ийн өөрийнх нь цаашдаа Houston Rockets байх юм уу байхгүй юм уу гэдэг нь шийдэгдэж магадгүй юм шиг байна. Бид нар бас нэг аль нь явах вэ гэж ярьж ирсэн юу сайхан шүү дээ. Jalen Green юу явах юм уу энэ багаас? Багийн үүсээрээ яаж үүсрээ байх юм уу яах ингэж ярьж ирсэн. Тэгэхээр тэр шийдэгдэх юм тийм ээ. За тэгээд ямар ч өөр ярих юм байхгүй бол бүгд экскурийн дараа бүгд явуулсан баг тийм. За. За NBA Talk тавханд урж байгаа шүү дээ хэлмээр гээд орсон ч ямар юу юм бэ? За мэдээж NBA Talk ерөнхий үеигч PC Mall дэлгүүр байгаа. Тэгээ PC Mall дэлгүүр бол яг нэгэд аваад тийм. Анараас асууж чинь PC Mall нөгөө өцсөн бүгдийг мартцсан уу гайгүй юу? Бүгдийг мэдчихсэн. Мэдээ юу? Apple, Samsung, Huawei Honor брендинг гаргацнуудыг та бүхэн ямар ч урьдчилгаагүйгээр лизинг авах бүрэн боломжтой гэдэг та бүхэнд хэлмээр байна. Тэгээ одоо бид нэг гой буланг байнга явуулдаг тийм ээ. Тэгээд илүү тэмүүд Pepsi-гийн одоо булан гэж бид нар ярьж байгаа. Тэгээд improved player тий. За энэ удаагийнхаа булангаар түрүүн бас хэдүүлээ Houston Rockets-ийн талаар бас нэлээд ярьсан, Jalen Green-ийн талаар бас нэлээд ярьсан тий. Тэгэхээр түүнтэй бас дүүцгүүж тоглогч болох хэмжээний нэг юм тоглогч байгаа гэж бодсон юм. Тэгээ энэ тоглогчийн хэдүүлээ хамт таарцгаая. За энэ бол одоо Washington Wizards-ыг тоглож байгаа AJ Johnson гэж энэ тоглогч байна. За энэ тоглогч маань 2004 онд төрсэн. Метр 96 см өндөртэй 73 кг хэмжээтэй. Нэлээд light гэхдээ дэсрэлттэй юм атлетик юм залуу байгаа. За тэгээ өөрөө бол ерөнхийд тэгэхээр Австралийн лигт тоглож байгаад. За энэ оны 1-р тойргийн 23 дахь сонголтоор Milwaukee Bucks-т сонгогдсон. За Milwaukee Bucks бол түүнийг өөрсдийнхөө G League-ийн баг руу явуулаад. За G League-ийн багтаа нийтдээ 29 тоглолт тоглосон. За яг үндсэн Bucks-ийн бүрэлдэхүүнд бол ердөө 7 тоглолтод оролцсон. За тэгээ Milwaukee Bucks-ийн бүрэлдэхүүнд бол ерөөхдөө түүнд минут ерөөсөө олдохгүй. Дунджаар нэг 6 минут орчим л тоглосон байсан. За тэгээд Milwaukee Bucks Chris Middleton явуулсан солилцоонд энэ залуу маань багтаад за Washington Wizards багт очсон. За Washington Wizards нийтдээ 22 тоглолтод оролцдоо 11-ийг нь гараанаас гарч тоглосон бөгөөд түүнд одоо талбай дээр тоглох 27 минут олдож эхэлсэн юм байна. Тэгээ 9.1 оноо 3.1 оноостой дамжуулалтыг одоо донтолж байгаа юм байна. Тэг яг хуу тоглолтын арга барил нь Jalen Green-тэй нэлийн төстэй болж болох үз. За бөмбөг дамжуулах бол өөрөө одоо нөгөө нэг давталгоо санаачлах ур чадвар нэлээ өндөртэй атлетик юм тоглогч байна. Мөн дээрээс нь Jalen Green-тэй бас айгуу сайн дотны ах トゥ ус юм байлээ. Тэгэхээр бас магадгүй Jalen Green-ийг бас харж өссөн байж бас магадгүй. Энэ хоёр хоорондоо нэг 2 насны зөрүүтэй юм байна. Чахшгээл тоглох гэдэг нөгөөх нь за тэгээ яхаа. Тэгээ Вашингтон яг хуу зүгээр нэг хэцүү юм нөгөө хөгжиж байгаа амар их тоглогч нар байгаад байна. Тэгээ тэрэн дундаас өөрөө бас алдсаж бас өөрийгөө харуулах ч юм уу. Тэнд бас өөрийнхөө байр суурийг эзлэх гэж жоохон хэцүү байж магадгүй бах. Тэгээс түүнд бол одоо хамгийн сайн зөвлөгч ч юм уу те Chris Middleton, Marcus Smart ч юм уу яг чиглүүлээд өгөх хүмүүс бол зөндөө байгаад байна. Тэгэхээр энэ минут нь хангалттай олдоод их юм бол эргчил бас өөрийгөө бас харуулж авах болов шүү дээ. Тэнд баярлалаа. Андаа маш гоё мэдээлэл. Би энийг нөгөө тайтас тэрсмэ коучнээс асууя гэсэн бас давхар нөгөө. Угаасаа нөгөө тоглогчдыг түүхүүл зарим тоглогчдын түүхүүл маш сонирн байдаг. Тэрсмэ Синдерелла түүхийг бүтээдэг хүмүүс маш цөөхөн байдаг. Энэ боломж бол хэр оргийн хүмүүс тоглоддгоо. Магадгүй хэдэн жилдээ нэг ч юм уу тохиолддог л доо. Яг энэ боломж нь олдохгүй тоглогч нар нь яг энэ нөгөө доогуур явж байгаа буюу танк хийж байгаа багууд дээр очихоор тэгээд гарч ирээд маш нэг хүмүүсийн нүдэнд танигдаад дураараа өөрөө тоглолтоо гаргаад сая хэлж 27 минут олдчихвол төлөгч магадгүй 20 оноо дунсаад тэгэхэд хайлтанд ороод эхлэн бүх юм харагдаад эхлэн. Энэ бол маш том юм одоо аз хүү, ёндоо хүү нэг зүйл байдаг бах те. Яг тэнд бүх хүмүүс яг адилхан ур чадвартай залуус маш олон байгаа. Зарим нь ерөөсөө гарахгүй Bucks бол жишээ нь 6 минут л олдсон байна. Milwaukee Bucks тэгээ бенч сууж байгаа. Тэгээ тэр үнийг хинтэйч мэдэхгүй. Тэгээ Washington шиг баг руу очингууд тэр одоо хэлж байна. Энэ талаар нь энэ андаа ийм юмнууд нэр нь зарим тоглогчдод маш их хөндөөлөн тийм ээ. Заримд нь яг саяны хэлсэн шиг нөгөө хөгжиж байгаа тоглогчдуудыг цэвэр юу үсэх бах те өрсөлдөө. зарим яг хоо ийм зүйл байгаад дээ.
заримдаа сагсан бөмбөг өөрөө хитрхи шудраг биш юм шиг те. Яг үнэхээр хичээгээд ингээд потенциал байгаа ч гэсэн яг зөв момент, зөв багтаа ч юм уу байх зөв засгалжуулагч дээр очиагүй болохоор ерөөсөө өөрийгөө харуулж чадахгүй эсрэгээр NBA-д идэшгүй ингээд карьер нь дуусч байгаа тоглогч нар маш их байдаг. За зарим нэг тоглогч нар азтай ч юм уу зөв багтаа, зөв үедээ, зөв цагтаа өөрийгөө харуулж чадснууд нь маш тийм амжилттай карьерийг үүсгэж байгаа тохиолдлууд ч байдаг тий. За хамгийн тод жишээ гэх юм бол Jeremy Lin York Knicks багт яг бүр яг ингээд холбогчгүй болоод за гурт холбогч нь. Mike D'Antoni бүр ингээд Jeremy Lin тоглохоос аргагүй болоод ингээд орж ирээд NBA-гийн карьерийг аврагдсан байдаг ч гэдэм үү тий. Тэгсэн мөртлөө ингээд 10 жил байхаас л маш их авиаслаг тоглогч гэж ингэж явж потенциал тоглогч гэж явсаар хагаад NBA-д орж ирээд карьер нь унаад ингээд идэшгүйсрээ дуусан тоглогч нар ч гэсэн зөндөө байдаг тий. Тэр чухаараа ингээд зөв цагтаа байх нь зөв засгалжуулагч нар байх нь хамгийн одоо юу гэдэг чухал юм шиг заримдаа санагддаг тий. Одоо шинэ одоо баясаа нөгөө одоо шинэ Европын мэдээж Евро талаад гэдэг тоглогч шинэ бүр MVP болсон тоглогч явж ирж шít энэ бит. Тэгвэл энэ бит идэшгүй шít шинэ тий. Бид нар одоо холбогч дөрвж одоо шататтай байлаа. Ханаа болоо. Визенко гэж Евролигийн MVP тоглогч Мичиг яриад юм шиг. Мичиг бас ярьж байгаа. Тэгээ бас идэш болохгүй. Аль хэл нь MVP Тэр заримдаа бас юу бодлоо саний яндрын хэлдэг нөгөө тоглолт таахгүй эсвэл тасалжуулагч таахгүй нөгөө систем таахгүй гэх тохиолдол гарч ирэх бах тий. Тэр ч ойлгомжтой. Тэгээд NBA бол яг цэвэр яг хамгийн түрүүнд тухайн тоглогчийн атлет чанар хурд хүч тесрэлтэй тэр зүйлийг харж байгаа л да. NBA-д гологдоо явсан хүмүүс Евролигийн түүхэнд хамгийн өндөр гэрээ гэж л шүү дээ. Кендрик Нан сая Евролигийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй гэрээ хийсэн гэдэг. Хаан одоо өөртөө олсон боломжийг мэдээж олон хүчин сая анар эдгтэй 100% санал байна. Олон хүчин зүйл байгаа. Тэгээд өөртөө олсон боломжийг яаж эхлэх вэ гэдэг л тухайн хүнээс шалтгаална. За бүгдээ нэгэнт одоо нөгөө зарим багуудын улирал дууссан болохоор яг эндээс эхлэе гэж байна. Тэр чинь бидний заавал ярих хэрэгтэй баг бол одоо их гурвалтай байсан. Энэ жил одоо улирал эхлэхээс хойш энэ баг үргэлж плей-оффын байранд бид нар энэ бид ярьсаар байгаа л тэгээд энэ баг мултарлаа. Үгүй ээ одоо бохраад ирнэ. Одоо болчих واخ те. Үгүй болчихноггүй гэлээсэн тэгээд ёстой хүлээлтэнд маш тэгүр хүлээ авалтаар улирал дууссан явлаа гэхдээ энэ хүлээлт авалтанд одоо хүлээлтэнд үнэхээр бүтэн жил болсон гол юм баг те. Тэний хүн амир зураг олж харлаа. Ямар зүг вэ? Энэ гурав ингээ хамтдаа байгаад амжилтыг ингээ харуулсан. Гэсэн чинь дээр нь Эрик Блэдсо, Гордон Драгич, Isaiah Thomas гурав хамтдаа байхдаа энэ гураас илүү их хожил авсан байна. Сансд байсан шүү Тэгээ дээ. сансд байхдаа тэр гурав. Яа. Тэгээ тэр зургийг хараад энэ чи юу болоод байна л гэж бодлоо шүү дээ. Яа амир. Бараг Кевин Durant ганцаараа байсан ч тэр гураас илүү хожил авахар хүн бизтэй үг. Энэ гурав тусдаа нэг багт байсан ч гэсэн. Яг биелийг хаслаа гэхэд Тэгэхээр аюу гой сонгодог жишээ болчлоо тий. тийм ээ. Цаашдаа Мөнгөөр үл ямар ч мөнгөөр дээрээс нь бас нэг хүн за үнэхээр их гурал бүрдүүлчихвэл энэ хоорны зохицлыг маш сайн авах хэрэгтэй шүү гэдэг. энэ гурван тоглогчийн энэ үлрэлд авсан сайл нь $151 сая. Detroit Pistons баг бүтэн багаараа $148 сая хэлбэртэй. Дээрээс нь энэ KD-ийн хувьд энэ их гурал наахных юм биш шүү дээ. Энэ чинь юу гэдэг Бруклинд бас яг юм гол гурал бас бүтээсэн шүү дээ. Тэгэл байхгүй боллоо шүү. Тэгэхээр энэ чинь KD бүх цаг үед л 3 дандаа 3 вар яваад байдаг тэгэл бас ихийг нь бас фейлж шүү дээ. Гоо яг энэ хүний сайхан буян л шүү дээ. Өөртөө хүн татдаг. Хүн татдаг чадчих шүү дээ. Чадж байна. Ахтай нөгөө нэг юм хэлэх нөгөө сая мөнгөөр бол болдгоо маяг сая хэллээ шүү дээ. Тэрийг Бруклинээс үзлээ. Энд санс үзлээ. Болж ш энэ яг бод факт болоод шүү дээ. Яг нөгөө нэг байрлалын гэдэг нь бас аюул чухал байгаа тийм тий. Бүгд нөгөө солилцоонуудыг сая харах уу зэрэг тий. Тэр ингээд харахаар бас л одоо яанаа л гэж бодлоо. Санс одоо яах вэ? За тэгээ KD чинь бол ерөнхийдөө бол тэр солихоор болчиход тий. Энд шинэ баг хайж байгаа. Хайж байгаа ш бүр нөгөө менежертэйгээ юутайгаа удирдлагатайгаа нийлцэн хайж байгаа. Нийлцсэн. Тэгээ мэдээл гарсан байсан шүү дээ. Одоо Брэдли Биллиг жишээ нь хүсүүлтэй ингээд солих боломжтой нэгдүгээр төргийн 4 ирэх байна. Нөгөө баг нь хүсвэл хоёрдугаар төргийн 6 ирэх байна. Энэ бол солилцоонд ашиглаж болох байц юм өгчөж байгаа байхгүй. Тэгснээр Kevin Durant дээр нэгдүгээр төргийн 4 ирэх. Тэгээ гол нь бийл чи өөрөө явахгүй шийддэг. Би л бол явахгүй л тий. Би мөнгө аваа гэвтнэ. Бийлиг хаан өөр баг сонирхч яваад гэхдээ шууд бай аут хийчихүүлсэн гэсэн шүү дээ. Гэрээг бодож байгаа. Тэгвэл авъя гэсэн. Баг дүнгээр. Тэгээ баг дүнгээр бол бийлиг бүгд сонирхно шүү дээ. Тийм шүү. Одоо энэ дүнгээр бол энэ цалингаар бол ямар шүү. Тэр Брэдли Билл чинь уусаа юу хэвчээс би бол энэ юу хоттой хайртай Phoenix Suns. Надад ингээ мөнгө аваа гэвчих сайхан байна. Маш гоё байгаа гэдэг өөрөө хэлсэн. Аа яг нөгөө зургууд бол гарцсан байсан хин
Booker KD хоёр бол сайхан амартраад эхэлсэн гоё. Бие шаардсан гоё байж байгаа зүгүүд гараа явчихлаа. Тэгэхээр За энэ үн чи бас тэгээд хувь заяа өөрчлөх гэдэг шүү дээ. тэгээ энэ бол өөрчлөө шүү. Энэ онцон багтаа шууд өөрчлөлт авчирах тоглож хэврээ байж л байгаа. Тэр нь бол энэ таваас олдохгүй хаа. Ер нь хамгийн өндөр магадaltaй л энэ тав. Яалаа. Хьюстон очиж Мөнгөтэйч байгаа, өөх юмтайч байгаа байна тийм. Майами очиж мөрчүүл яг уу баясаа. Ирэхгүй л те. Одоо ч нэрээ Насийн бодлоо. Тийм шүү дээ. 1988 онд төрсөн шүү дээ. Одоо шууд эх үлэл 38 настай байхгүй юу? 1900-д ямар амар ярд юм чи. Одоо ингээд Kevin Durant-ийн статистик харахаар аимшигтай статистик байгаа байхгүй юу? 52% довтлцсон. Гэсэн мөртлөө яагаад баг нь хожихгүй байгаа гэдэг тал дээр л ярих хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тийм. Монголын лигт ирж тоглох гадаад ливонуудыг early саунд ороод байна да. Чи яа заваа хэмэгт юм. Гэхдээ чи бүгд аваад яриад байгаа ч одоо Бид яах нар вэ? гэхдээ KD-ийн талаар ярьж байгаа шүү. Байна тийм. Гэхдээ одоо харин Бүх цаг үе шилдэг чи. KD одоо нэг хэдүүлээ нэг үүрэг ролын талаар бас нэг их ярилцсан шүү дээ. Одоо LeBron шиг байх хэрэгтэй байхгүй юу? Би алфа биш. Би одоо сүргийн манлаа байж чадахгүй. Би зүгээр яг сүргийн залуу манлагийн сайхан зөвлөдөг нь байя гэдэг тэр ролыг авах Тэгээ хэрэгтэй. хажуугаар нь Робин Тэгвэл одоо Дэм Букер гэдэг амар лаг од болох тоглогч ингээ хажууд нь ой би нэг номер чи шүлгээ гэж штэ. За яг энд байна л да. Ирэх өдрөд 210 сая гэж шүү дээ. Сая чинь Phoenix-аас чинь юу чинь Detroit чинь 141 гэвс дээ. 148. Тэр 9 тоглогч. Энэ хараа энэ тоглолт горох чи ирэх өдрөд бүр 160 сая болчих жоох. Нэмэгдээд нэмэгдэн Гэрээтэй байгаа тоглож шүү дээ. Батлаад гэрээтэй. батлаад гэрээтэй тоглож. Тэгээ нэмээд дахиад тоглож байх юм шүү дээ. Тэр юм чи одоо хэд болох вэ? Авахгүй бол болохгүй шүү дээ. А заавал авах шүү дээ. Заавал. Тэгэхээр чи 215 бол тэр чи Тэгээ цалингийн хамгийн доод хэмжээг заавал өгнө шүү дээ. тэр чи 200 мар. Тэр чинь нэг second apron руу орчих жоохгүй юу? Нэг доллар тутамдаа 2 долларын тав. Яа. Эзэн баян байна л да. Тийм. Одоо ер нь бүх NBA-ийн багууд эзэстүүд ер нь баян болсон юм лээ. Энэ жил угаасаа лигийг тэргүүлсэн шүү дээ. Хамгийн их цалинаас. Дараа жил болохоор бүр тасраад байгаа байхгүй бусдаас. Жилээс жил. Тэр нэрсийн ахаар бөө нэг байрлал юм. Тэсний амжилт нь уруудаад тий. тэгээд одоо ингээд Phoenix Suns багийн удирлыг бацах юм бол за удирд дуусаад асгалжуулагчаа халаад явуулчлаа тий. За окей. Мэдээж 35 6 хэвчээ чинь асгалжуулагч хожигдчих болно. Тэгээд энэ гурван суперстарыг тоглож чадсангүйгээ халагдж болно. Тэглээгээд харин Phoenix Suns багийн асуудлууд шийдэгдсэн үгүй мэдээж шийдэгдээгүй. За Bradley Beal яагаад 50 сая цалинтай байж зарим тоглолтод оноо авахгүй ч гэдэг ингээд асуудал зөндөө байгаад. Энд чинь мэдээж дасгалжуулагч юм уу дасгалжуулагч Bradley Beal-ийг, Devin Booker-ыг, Kevin Durant-ыг амжилт үзүүлэх тэр үүрэг ройлуудыг нь олж өгөө тоглох хэрэгтэй гэдэг утгаараа дасгалжуулагч нь хаалгагдчихж байгаа юм тийм. За тэгээд тэгэхээр юу гэдэг чинь тоглогч нартаа буруу өгөхгүй дасгалжуулагч нь за буруугаа гараа авчлаа. За цаашдаа яах юм бэ гэдэг зүйл яригдчих واخ. Kevin Durant-ыг солилцоонд оруулаад тэр баг яг контендер болж чадахгүй юу гэдэг тэр гол асуудал байгаад шүү дээ. Тэгэхээр магадгүй аль хэзээний хамгаалт сайтай аль өөрөөсөө хийж байгаа зүйлийг хийж байгаа баг дээр Kevin Durant очоод тэр багийн хийж хэлж байгаа дасгалжуулагчийн үүрэг ройлыг Kevin Durant хүлээн зөвшөөрөө тэр багт уусчиж амжилт үзүүлнэхээс Kevin Durant орж ирээд Kevin Durant зориулаад тэр баг өөрчлөлт хийх юм бол энэ баг амжилт үзүүлэхгүй л гэж бодож байна. Энэ одоо яг Warriors явснаас хойш одоо Durant-ийг ингээ харахаар Phoenix Suns-ын сүүлийн хэдэн жилийг ингээ харахаар хэцүү л харагдаад байна л да. Одоо тэр түрүүний бодол нь одоо Durant-ыг бид нар LeBron хөгшин настай Curry энэ гурвыг л хооронд харьцуулж ярина үстэй. Тийм шүү дээ. Нөгөө хоёр шал өөр байгаа байхгүй. Заавал ийм юу биш. Өөрийгөө хоёр тавиад Хоёрыг хойш гол нь хувийн тэр амбиц, хувийн тэр би гэдэг үзлээ хойш нь тавиад байгаа байхгүй. Ялгаа нь л энд байх хэрэгтэй. Яг гэхдээ ийм байж болох юм уу нөгөө өөрөө системд очивол би бол бас шингэж болох тоглогч гэж бодоод байхгүй одоо за окей бас Биш харин тэр нь харин Durant-д тэрийг хэнийг хүлээн зөвшөөрөх вэ гэдэг чинь асуудал байхгүй. Үеийнхнийг бол хүлээн зөвшөөрөх шүү. Ахыгаа найзцуу Curry-г LeBron-ыг ч юм уу доошоо хүлээн зөвшөөрч чадахгүй юм шүү. за бас нэг үнцгэж болох юм. Тийм үү. Зүгээр надад бол тийм санагдаж. Жишээ нь одоо Хьюстон очигээд бодъё л та зүгээр цөмөр бодъё. Тэгэхээр тэнд Хэнийг ч хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. уул нь бол очиод асар том Майамид ч хэнийг ч хүлээн зөвшөөрөхгүй.
Тийм. Нэг шүлэмшэрхгүй. Тэр амар хэцүү байгаа. Тэр яг юу л байна л да. Lakers л. Эсвэл Warriors. Lakers юм Warriors. Гэтэ Warriors байхдаа Яг зүгээр яг л ордог төсөж болоод KD ингээд тасарсан хүн. Тэгээд нөгөө хэд зүгээр KD-г тойрол өөрсдийнхөө юмыг авсаар байгаа л явчихсан. KD чи хүснээрээ тоглоод бид нар чамд уусчих. Чаад бөмбөг очвол чи өөрөө хүснээрээ л очиж тэгээд чамайг тойроод боломжуудыг бүгдээрээ өөрийнхөө яг хангалттай юм өөрсдөө авдаг гэсэн шүү дээ. Клей Томсон ч хангалттай юу авдаг. Тэгвэл яг KD-гийн гараас бөмбөг гарцсан үед нөгөө хэд нь өөрсдийнхөө юмыг явуулчихад байгаа. Өөрсдийнхөө юмыг тоглоод хожчиход байгаа. Тим амар баг л байсан. Одоо ч гэсэн Кевин Дурант хангалттай 26 оноо хангалттай оноо аваад байгаа байхгүй юу? Харин Тэнгууд яаж юм гэхээр Кевин Дурант хараа ингээл тоглолтын дурш 1-9 ингээл тоглоол бай. Аваад тоглоод оноо аваад зүрөөд юусэн хамгаалахгүй үзээд. тэгээд дээрэс нь одоо шинэ баг нь мөнгөний асуудалтай байгаа шүү дээ. Тэгээ коуч хаалцсан те. Гэхдээ стил коучтой мөнгө өгнө шүү дээ. Тийм ш. Тийм билээ. 28 он дуустал. Тэгснээр Milwaukee Bucks-аас бас авах мөнгө нь байлаа. Тий. Тэгээ зүгээр $56 сая дээш хараад аваа хөвтөж байгаа юм билээ шүү дээ. Тасалжуулагч чи өөрөө. Коучуд өөрөө. Гэхдээ Тэгэхээр энэ том энэ коучуд тэр нэг их гурвууд тэр нэг жоохон халтай байдаг юм шиг байна. Тэр Одоо зүгээр одоо бол юу гэх ахаа Durant-таар тулгуурлаад их гурвал бүрдүүлээ гэдэг баг бол байхгүй шүү дээ. Одоо насан ч хэцүү болчихлоо. Тэгэхээр одоо яг хүсвүсээгүй Нью-Йорк Никс үү, Houston Rockets-оор энэ нэг нь авах боломж магадлал хамгийн ихтэй болов. Өөрөөсөө сонирхоод байгаа. Тэгээд дээр нь туршлагатай альфа тоглогч бас хэрэгтэй байгаад байгаа багууд мөн үгүй бол бас мөн. Тэгээд Брансоны хараа хойно ороод үлрэлт ядаж Бранснараа манлайлуулаад явчих байлгүй дээ. Одоо тийм ухаан. нөгөө суухгүй бол нөгөө тасалжуулагч чи гэхдээ нөгөө нүдэд идэв шүү дээ. Амраах. Ер нь бол яг бодит дээр баг авах нь аавна. Баг бол авах нь аавна. Бодит дээр бол авах нь аавна. Тэгээд хин амраахгүй нүд ч юу? Нью-Йоркийн тасалжуулагч бол амраахгүй нүдэд авах үедээ хөгшин насын мэдхгүй. Том Thibodeau тасалжуулагч бол гоё нүд шүү дээ. Бас тэгж байгаа нөгөөдхөө хөгшин гэдгийг мэдхгүй бэлдэг ачиж байдаг. Яг л маацрал явж байгаа юм л да. За юу явчих. Нэг мэдээлэл өгье гэсэн нөгөө хүмүүсүүд энэ мэдээллийг маш хүлээж байгаа. Лилид юу тоглох юм тоглохгүй юм тийм ээ. Энэ бол нөгөө тоглох юм бол нөгөө сайн хэлсэн шүү дээ. Индианагийн цуг шалгуур болох гэдэг наа тийм. Бид нар энийг түүчийн нэг төдрийн юм дээр ярьсан шүү дээ. За тэгсэн ямар ч мэдээлэл ирсэн юу гэхээр плей-офф ихний тоглолтод бол ирэхгүй гэхдээ плей-оффд бол ирнэ гэсэн мэдээлэл юм. Тэгэхээр энэ бол яалтчгүй багс бол сайн мэдээ. Ирнэ гэдэг чинь тийм ээ. Ихний тоглолт гэдэг нь ихний цуврал үстэй тийм юу юм. Үгүй шүү. Нэг хол тоглолтод ирэхгүй. Тэгээд ирнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө ихнийхээ нэг ганц тоглолт нэг үзэх гээд шүү дээ. Лилер түүний. Тийм тэгчээл яах гэдэг тийм. Тэгэхээр бас тийм ер нь бол одоо жишээ нь Исрогийн талбай дээр хожил авчвал магадгүй 3 тоглолтын дээр ирэхгүй байхыг үүсэхгүй тийм. Тэгж байгаа дүүцтэй ирнэ ч юм юм л дээ. Гэтэ ирнэ гэдэг нь өөрөө маш сайн гэдэг тийм. Тэгэхээр 100 болчих шүү дээ зүгээр биш. Эсгүүч байж болчих шүү дээ. Зүгээр наадчих. Яаны шиг иргэсээр арга зурд дуусчих. Тийм Гэхдээ бас наадхан ч бас наадтай шүү үү тийм. Угаасаа одоо иргэдийн гэсээр галт гэсэн шүү дээ. байж болох бүх л арга хоноо зарцсан. Сэтгэл зүгээр тоглолт, тактикийн тоглолт тийм. Коучны хоорондын одоо нөгөө юу гэдэг бүх юм гоё юм явагдана шүү дээ давхар тийм шүү дээ. Талбай дээр ганцхан тоглогч нар биш бас өөр зөндөө юмар нааднаа тийм. Тийм шүү дээ. Тэгэл энэ чинь яг хөө тэгэл Лилер ер нь ирээд хувцас солилцсон сууж хахад хүртэл тэгэл ер нь Лилердэд бодсон юм аа бүгдээрээ бэлтжил орж ирнэ шүү дээ. Гулаан цаа орохгүй гэх чинь Лилердийг хасаад юм бодож шүү дээ. Тэгэхээр тэр юмнуудыг бас хүмүүс мөрөөсөө бодчихлаа хэрэгтэй хаа. Наадтай цаантай юмнуудыг бас. За одоо юу вэ? Улирлын шилдэгүүд ерөнхийдөө улирал дууссан юм чи улирлын шилдэгүүд бол заавал тодорно. Тэгээ бас нөгөө NBA Top-ийн зүгээс явагдсан байгаа тийм. Нүг чамжаа Санал гэх юм да. Таамаг бол биш шүү дээ. Юу байх Өөрсдийнх нь бодлоор өгөөгүй, мэдхгүй, дөрвийг л хүсэж би. Яагаад өгөөгүй. Би коучууд дээр удаака гэдэг нэг хүч өөрийнхөө хүч гэж бодчих яах. Энэ багийн 2 дугаар гаргасан чинь удаака Rookie of the Year бас баг юм тий. рүүк дээр яг энэ дээр атарсан юм. Тэгээд Шинэ хүмүүс танихгүй тий. Шинэ өнгө нь ингээд нэвтрүүлэг дээр баг шинэ хүн танилцсан. Гоо. Би сая яг өмнөөс хэлээ. Яараа сайн хоцоод ичсэн мэдэж байгаа шүү дээ. 40 минут уу? Тэг 40 минут хоцоод ирсэн шүү дээ. Замдаа явж ирсэн шүү дээ. Маш тэгж яхтаа нэг дөрвийн Машин яваагүй скутерээр явсан. скутер дээ тэгж яхтаа дөнгөж аваад скутер цуухаас өмнө Дөрвийг гараараа скутер унжаад. биш ээ. Дөрвийг ингээд өгөөл тэгэл скутер унаад ирээл нэвтрүүлэгт оролцлоо. за юу нэ тэгээд. Заяасан гинэ тэгээд. За та нар өөрсдөө наатахаа өөрсдөө ярьцгаая. За энийг гоё ярьцгаая л бүгдээ тийм. Танд Ер тэгэл нь 100% санал нийлсэн юм байхгүй биш тий. Баггүй. за баажийнхаа юу гэж байгаа юм би бүр тэр дээтэл сайн харагдав. Shade, Draymond Green тэгээд Preacher Tyson даа ярьсан нэ. Яагаад Draymond Green төгсөн юм? Надад шалтгаанаа хэлдэг.
Хөчлөө маахаа. Яг өөрөө мэдээлэл өгөх гэж болж өөрийнхөө ерөнхийдөө өрсөлдөгч юм уу? Мөн. Тэ тэгээд ягаа болохгүй гэж хэлсэн. Баясаах болохоор та шей дээр 3 4 юм уу те? Тэгээ би л зурсан юм. Ганцаараа явах гэж юм байна те тань. Баясаах болохоор доорт дээр хамгаалал. Defensive player of the year дээр бол бүгд зурсан юм шүү дээ бүр. Бүр 5 өөр. 5 өөр хүн биш үү? Бас сонирхолтой тий. Гоё. Дээрээс нь Draymond Green, Lou Dort, Amen Thompson, Зүг бат. Evan Mobley зов бац гэдэг. энэ нөгөө юу гарсан нөө MIP дээр нөгөө яг өөрийнхөө юугаар бол өдөртийн харуулт би нөгөө кейд өгмөр юм л да. Гэхдээ нөгөө хин авах гэдэг ингэж штэ. Өнөөдөр өглөө өчтөр ооц гарсан байлаа шүү дээ. Юуны хамгийн сүүлийн нөгөө ооц ирсэн чи хасах 1200 данис дээр тэгээ хин нэмт өгөн зүйл шүү дээ. Кейд канаа юм одоо юу? Авах боломж нь. Тий. Тэгэхээр би за энэ юу 1000 кейд гэдэг баг Денис авчих юм. Кейт Канамиг яг хөө зүгээр бүр юун левел рүү аваа явцсан байж магадгүй. Энэ та өөрийнхөө бодлоор өгөх хэрэгтэй шүү дээ. Яг зүгээр одоо тэр одоо өнгөрсөн юм. Сая тэгээ яаж байгаа би ч өнөөдөр бүр ирэхгүй байх юм. Би ч өнөөдөр ирэхгүй байх юутай байсан шүү Dyson Daniels ер нь бол одоо хамгийн сайжсан тоглолцоо авах магадлал хамгийн өнөртэй тоглолч байж болохгүй. Яг бол өнгөрсөн үеэр Dyson Daniels сэнтлэр хинч юу ч яриаггүй байж хат энэ жил өөрийгөө шилдэг хамгаалан тоглогч тий Атланта Хавксийн гараанд 82 тоглолтыг тэгээд үзүүлж байгаа статист одоо юу гэдэг нэг тоглолтод бөмбөг тастаараа тэргүүлсэн буюу нэг тоглолтод дунджаар 3 бөмбөг таст дунджсан тоглогч хамгийн сүүлд хизээс нэг би сайн мэдэхгүй. Ийм хэмжээний тоглолт үзүүлсэн болохоор Dyson Daniels энэ шагналыг авах бүр эрхтэй тоглогч нэг болчихж байгаа. За би өөрөө яг Christian Brown өгсөн байх лээ. Christian Brown-ыг ялгаагүй өнгөрсөн жил Denver Nuggets-ийн гарааны биш сэлгээний тоглогч байсан бол энэ жил яг өөрийгөө би NBA-гийн гарааны тоглогч байж чадна гэдгээ харуулаад тэгээд бүх статистикийн сайжраад ороод ирж байгаа. За Cade Cunningham-ийн хувьд бол илүү MVP-ийн өрсөлдөөнд яригдсан. Тийш яваад илүү юу нарийн жоохон буусан байж магадгүй юм байна л да. За тэгээд Тэнгууд нөгөө нэг Nathan Davis чинь болохоор тим юм болов гэж бодохоор Jam Morant-д өгч исэн бохгүй яа. Jam Morant MVP-ийн төвшөнд явж байхад нь амжилт нэгсэн тоглогчийг өгсөн. Янс төгссөн. Энэ Сүүлийн жилүүд тийм буруу зүрх юм гэж бол байхгүй байгаа юм байхгүй. А гэхдээ энэ жилийн одоо нөгөө яг MIP бол яг нөгөө хамгийн яг аль нь авч болохоор байгаа дээ шүү дээ. Яг саяны хэлсэн Brown-ийн 3 бол яг хамгийн 3 хүчтэй өрсөлдөгч нь байгаа тийм. Кейд хин. Угаа энэ дээр чинь бүр Austin Reeves хүртэл орж ирж байгаа. Тэгэхээр чинь энэ дөрөнд маш нөгөө юутай аль нь авч магадгүй болчиход шүү дээ. Тэгэхээр өрсөлдөө хамгийн ихтэй MIP болчиход байгаа байхгүй юу? Тийм ээ. За одоо юугаар энэ дээр харчих тий. Хүснэлтийн байр. Хүсэлтийн байрлалаа харъя. За тэгээ маргаашнаас тэгэхээр яг 8 гарсан баг нь тодорхой юм байна шүү дээ. Нөгөө төрс тийм ээ. Нөгөө төрстэй тоглолтуудаас тэгэхээр тодорхой хэлэх нь байна. Өнөөдөр хоёр тоглолт хоёулаа PC-ээр гарах юм байна. Хоёр гарах юм байна тийм ээ. Хүмүүс спортоор гарна. За тэгээ тэндээс ер нь баруун Майами гээл. Майами гарна л та. Нөгөө талд гарна. Майами гарангуут баясаа өцгөөлж байгаа юм. Тэгээл хайх. Хоёр богоо онч айлыг л гарна л доо. Яг Майами гарна гэсэн баталгаатай Тэгээд зүгээр Майами гарахаар баясаа өцөхгүй гэдэг юм аа гэж зүгүүл. За тэгэл хэлэх юм дээ. Тэгэл нөгөө талд ёстой Memphis Stars хоёр. За Memphis нэг юу шиг тоглохгүй бол Плей-офф Milwaukee Индианагийн тоглолт шөнийн 1 цагаас эхлээд 3 цаг 30 минутаас Denver Clippers-ийн тоглолтоор үргэлжлэл явж илаа. Тэр өчний өдөр Бүтсэний тэр хоёр тоглолтыг хоёулыг нь үзэх хэрэгтэй байна. Заавал үзэх хэрэгтэй. хасанаас бүтэн шилжих шүнэх юм уу? Хасанаас бүтсэн үү? Шилжих шүн Тэрийг тийм. одоо үзэн шүү дээ. Тэр хоёр тоглолтыг заавал үзгээс өөрөө Тэгэл ингээд дөрөв тоглолт цуураал нэг хэлдэг шүү дээ. унтдгүй маа яг яалтчгүй нэг үзээд эхлэхээр тэгээд үзүүлээ тэгээ маргааш нэг дүүдэж байгаа зомби болоод. За дээрэс нь бас бид нар нөгөө сагсан бөмбөр амьсгалж байгаа гэж байгаа. Дээрэс нь Монгол улс манаас яг адилхан тий. Тэгээ үндэсний дээдлийг маань нөгөө сагсан бөмбөгийн нэг гоё хосуугуул холбоог бол 7 дахь тоглолт буюу Game 7 гэдэг. Тэгээд 3-0 байсан 3-3 болоод ингээд бид нар маргааш бас 7 дахь тоглолтыг үзэх юм дээ тий. Хоёулаа 7 тоглолт тоглолоо шүү. Тэгэхээр маш өсөлтөөд юм гоё цуглуулж байна. Дээрс нь зааланд бол ерөөсө багтахгүй хүмүүсүүд үзэж байна тий. Залуус маань бүгд яаж тэгээ сагсан үнхээр гоё болж байна. Тэгтэн дууссан байлээ. NBA-д бол байдаггүй шүү дээ 3 дээс ирсэн. Монголд байд юм болов? Тий бид нар бас 3-0-оос ирсэн баг байхгүй. Филиппиний лиг Тий. Энэ бол анхны тохиолдол. Тэгвэл тэгэл бас тий том түүхийн эсрэг л Том том эсрэг тоглох гэж За тэгээ мэрэгжлийн юу лиг гэсэн үг шүү дээ. Мэрэгжлийн сагсан бөмбөгийн лиг гэсэн үг шүү дээ. байхгүй. Энэ нь маш ховор тохиолдол тий. нэг л гэж шүү дээ дэлхийд. Гоё юм болж байна. За тэгээ угсаа бас нэг сагсан бөмбөг үргэлжсээр л байгаа. Мушаа одоо нэг дээдлэгээ үзцгээгээрээ. WNBA-ийн драфтууд бас гарсан байна. Тэр тий бид хин 9-оор 19
бидний хамгийн сайн мэддэг нөгөө Монголд ирдэг нөгөө 3 хүртэл тоглодог. Хэм бэлээ? Ванлит чинь Чикагоор орсон байсан. Чикаго Sky руу. Чикаго Sky орсон байсан. За 11 дэх сонголт. 11 байсан баг тийм. За тэгээд NBA-дог таамтайгаар тэгээд мэдээж та бүхэнд дахиад хэлье. Даваа болон пүрэв гаргуудад NBA-дог та бүхэндээ одоо плей-офф эхэлсэн болохоор баян хүрнэ гэдэг хэлмээр байна. Тэгээд NBA-дог таамтайгаар залуусаа.